Хямрал. Энэ цувралаар дэлхийн банк санхүүгийн зах зээлийг хямраах үндэс суурийг тавьсан хүмүүсийг мөрдөн шалгасан ажлын талаар үзүүлэх болно. Одоо тэднээс үнэн мөнийг асууж, гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг байцаан шалгаж эхэллээ. Дэлхийг хямраасан хүмүүс хэмээхийн цувралаар сая хүмүүсийг хуурж мэхэлсэн тэрбумтны тухай үзүүлэх болно. Хүн болго үйл хөдлөх хөрөнгөтэй болж энэ тоглоомд оролцохыг хүсэж байна. Сул дорой байдал нь илэрсэн нэр хүндтэй банкир. Джейми Кен зүгээр л жүжиг тавьж байсан юм. Нэр шүү. Wall Street-ийн догшин аратан. Би тэднийг барьж аваад зүрхийн сугалж өгөхөөс өмнө эдмээр байна. Хөшгөний ард нуугдсан эрх мэдэл. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Буш Wall Street-ийн энэ оюутныг сонголоо. Энэ бол дэлхийн санхүүгийн хямралын нууц түүх. Нэгдүгээр хэсэг. Дэлхийг хямраасан хүмүүс. 2008 оны 9-р сард эхэлсэн хямрал дэлхийн түүхэнд байгаагүй томоохон дампуурлуудыг араасаа дагуулж, Америкийн 30 шахам сая хүнийг ажилгүй болгож, дэлхийн олон хорныг хөлдөө чирэх дөгссөн билээ. 1929 оны Wall Street-ийн хямралыг эргэн санацгаая. Араасаа их хямралыг дагуулсан 29 оны Wall Street-ийн уналтын дараа Америкийн Конгресс албан ёсны мөрдлөг явуулах шийдвэр гаргасан юм. JP Morgan-ы тэргүүн Сенатын байцаан шалгах хороонд мэдүүлэг өгөхөөр ирлээ. Шалгалтын хороонд дуудагдсан бизнесийн амраг загснуудын нэг нь JP Morgan байсан юм. Тэр үед чухам юу болж байсан талаарх гэрэл зургууд олон бий. В 2010 онд тэр түүх давтагдж, шинэ хямралыг тойрсон шинэ мөрдлөг явагдаж эхэллээ. Холдцгоно гэрэл зурагчид холдохыг хүсье. Калифорни санхүүгийн хорооны тэргүүн асан Фил Анжелина энэ мөрдөн шалгах хорооны тэргүүнээр томилогдсон юм. Нээлттэй сонсгол эхэлж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Энэхүү санхүүгийн хямралын үчир шалтгааныг тогтоох зорилготой. Засгийн газар банкны албан тушаалтнууд тангараг өргөснийхөө дараа мэдүүлэг өгч байлаа. 2008 оны хямралын шалтгааныг тогтоох нь тэрний гол зорилго байсан юм. Зөвшөөрч байна. Энэ санхүүгийн хямрал араасаа их олон уршиг дагуулсан шүү дээ. 27 сая Америк хүн ажилгүй болж дахиад ажил хайсан ч ажил олдохоо болоод байсан юм. Сая хүн орон байргүй болж хэдэн сая хүн өмч хөрөнгөө алдаж хэдэн их наядаар хэмжигдэх алдагдал бий болсон. Бидний ажлын нэг зорилго бол тухайн үед яг юу болсныг хүмүүс тайлбарлах явдал байсан юм. Хүмүүс ч мэдхийг хүсэж байсан. Энэ бүхэн яаж эхэлсэн болов? 8 оны санхүүгийн хямралын гол шалтгаан бол орон сууцны зээл авахд маш хялбар болсон явдал байлаа. Зээлийн хүү маш бага болж, банкны шалгуур багассан учраас Америк даяар Вашингтон сууц барих ажил ёстой ундарч гарсан билээ. Калифорнид л гэхэд хүссэн ямар ч хүн орон сууцны зээл авах боломжгүй болсон юм. Жим Келлинг бол Сан Диегод үйл хөдлөх хөрөнгө зуучлагчаар 20 гаруй жил ажилласан хүн. 2004-5 онуудад хүссэн хүн болгон зээл авч болдог байлаа л да. Энэ л хамаг юмыг балуулсан юм. Худалдан авагч нарын санхүүгийн чадварыг банкнууд огтхонч тоохоо болчихсон. Тэр хүн зээлээ буцааж төлж чадах хэсэг нь тийм ч сонин биш болсон л доо. Зээл авахд урд нь хизээч юм амархан байгаагүй. Манай банк яг тань шиг хүмүүс зориулн зээл олгож байна. Та байр суурь судалдаж авахыг хүсэж байна уу? Таны санхүүгийн чадвар сулуугаа бол Америк Quest танд туслана. Орон сууцны үн буурсан ч тухайн орон сууцнд бүрэн баталгаа болж чадхаар тийм нэг шин төрлийн зээлийг банкуд төлбөрийн чадвар муутай иргэдэд олгож эхэлсэн юм. Тэр явдлыг зогсоож чадах байсан нэг хүн бол тухайн үед нөөцийн сангийн тэргүүн байсан Алан Гринспан. 20 жилийн турш дэлхийн хамгийн шилдэг банкир байсан хүн. Гринспан Вашингтонд ихэд хүндлэгдэж, ерөнхийлөгч нар ч тэрнээс айдаг байлаа. Холбооны нөөцийн сан бол тэр замбраагүй зээлийг зохицуулж чадах эрх мэдэл бүхий цорын ганц байгууллага байсан юм.
Гэтэл байдал бичлэг нэг нь тодорхой болчиход байхад ч хүртэл тэд юу ч хийгээгүй. Эрхмээ танаас нэг юм асуумаар байна. Та тэр бүхнийг огт анзаараагүй гэж хэлэх гээд байна уу? Зогсоо. Өнгөрсөн дуршлагаас харж байхад миний хийж байсан үйлдэлүүдийн 70% нь миний зөв. 30% нь миний буруу байсан юм аа. Энэ 21 жилийн хугацаанд олон чудаа алдаа гаргаснаа би мэднэ. Тэгэхэд нь би Титаникийн ахмадын 99% зөв, ганц хувь нь буруу байсан шүү дээ. Алдааг уршихаар нь дүгнэх ёстой гэж хэлсэн юм. Зээлийн бизнесээс олох ашгаа нэмэгдүүлэхийн тулд банк болон зээл олгогч компаниуд янз бүрийн булхай луур хэрэглэж байсан нь тодорхой болсон юм. Зарим зээлүүд дэндүү ярвигтай байсан тул урдчилсан нөхцлүүдийн зээлдэгчдээс нуудаг байж. Анхандаа тэг өвийн шимтгэлтэй боловч хэдэн сарын дараанаас өндөр төлбөр шаарддаг зээлүүд ч байлаа. Хамгийн ярвигтай зээлүүд ихэвчлэн төлбөрийн чадвар муутай иргэдэд очиж байсан тохиолдлын зүйл байсангүй. Жишээ нь ядуу зөөнхийн бүлгүүд амьдардаг Лос Анжелесийн өмнөд захын энэ дүүргийнх юм байна. Конгрессийн гишүүн Максим Ватерс бол 19 жилийн турш энэ дүүргийг Америкийн төлөөлөгчдийн танхимд төлөөлөн сууж байгаа хүн. Тэтгэврээс өөр орлогогүй 70 настай хүнд хүртэл барьцаат зээл олгосон байхдаа би таарч байсан. Тэр хүний орлого мэдээж өсөхгүй ч хэдэн жилийн дараа зээлийн нөхцөлийг өөрчлөх боломжтой. Тэр хоорондох төлбөр хаанаас хийгдсэн байх вэ? Ер нь би тэр зээлийг гэмт хэрэг гэж үзэж байсан л да. Анжела Мосило бол Америкийн зээлийн бизнесийн хаадуудын нэг байлаа. Асар их ашиг олдог учраас тэрнийг алтан жаал гэдэг байсан юм. Үйл хөдлөх хөрөнгийн бизнес эд цэцгэлж байх үед ганцхан жилд 100 сая доллар олдог байсан нэг. Хүн болгон үйл хөдлөх хөрөнгөтэй болж энэ тоглоомд оролцохыг хүсэж байна. Тэрээр өөрийнхөө баяцсан намтар төвхийг хааж явсан ярьж, бизнесээ сэтгүүл болгоны нүрнээс салхаа байсан юм. Өөрийгөө ядуусын үнэн чанд гэж нэрлэх өгөөд, ховын байр сууцтай болох гэсэн Америкчуудын мөрөөдлийг биелүүлэгч хэмээгдэж байсан билээ. Тэр өөрийгөө ядуусын үнэн чанд гэдэг байлаа. Гэтэл та нар бодоод үзтээ. Тэр ядуус нь өнөөдөр өөр ингэсэн өмч хөрөнгөгүй, ямар ч зээл авах хэрэггүй, гудамжинд гарчхаад байна шүү дээ. Тэгэхээр тэр ямар юмных нь ядуусын үнэн чанд байх вэ? Тийм биз дээ. Mozilla-гийн тэргүүлдэг Countrywide хэмээх компани Америкийн нэгдсэн улсдаа хамгийн том тооцогдох зээлдүүлэгч болон өсөн тэмцсэн юм. Бидний л залгаарай. Танд юу хэрэгтэй байгааг бид мартаагүй. Байр сууцтай болох маш хялбар. Нэрээ шүү. Countrywide компани Америкийн банкнд зарагдаж, нэр хүнд нь нүдэрмхийн зур нав сунсан юм. Анжела Mozilla өөрөө SEC буюу аюулгүй байдлын хороонд шалгагдаж эхэлжээ. Өөрийнхөө олгож байсан маш аюултай тэр зээлүүдийнхээ талаар үнэн сэтгэлээ бичүүлдээсэн хувийн электрон шуудангууд нь энэ хорооныхны гарт орсон байлаа. Ингэж үжижээ. Энэ бизнесийг хийсэн олон жилийн хугацаанд би энээс илүү хордоо бүтээгдэхүүн харж байгаагүй. Харин Mozilla хөрөнгө оруулагчд болон үйлчлүүлэгчтэй хандан мэдээлэл хийхдээ манай компани энэ бүтээгдэхүүнийг өөрийнхөө банкнд хийх хөрөнгө оруулалт, хэрэглэгчдэд хүргэх санхүүгийн зохицуулалт гэж үзэж байна гэж байсан юм. Ийм юм л да. Зөвхөн өөрөө ашиг олохын тулд хөрөнгө оруулагчид, зээлдэгчид, зуучлагчдаа заллин мэхэлсэн байгаа юм. Аюулгүй байдлын хороо Mozilla-г нууц худалдаа хийж, бусдыг залилсан хэрэгээр мөрдөн шалгаж байна. Mozilla шиг зээлдүүлэгчдэд хүмүүс зээлээ буцааж төлөх хэсэг нь сонирн биш байсан юм. Учир нь тэдгээр зээлүүд зээлдүүлэгчдийн данс тооцоон дээр огт байхгүй юм. Тэдгээр зээлүүд Америкийн бусад бүх газрын зээлүүдтэй нэгдэн нэрсээр Wall Street-ийг чиглэдэг байна. Энд тэднийг бүгдийг нэгтгэхэд санхүүгийн цоошин бүтээгдэхүүн бий болгоно. Банкируу зээлийн ингэж баталгаажуулахыг маш их хүсдэг боловч хэрэглэнэ гэж бараг байдгүй байж. Энэ зах зээл засгийн газрын ямар ч зохицуулалт байдгүй учраас зүгээр л эдгээр зээлийн баталгаануудыг хоорондоо наймаалцж дундаас нь шимтгэл авах замаар ашиг олдог байжээ. Шимтгэл авах нь тэдний гол зорилго. Тэр их мөнгөний урсгалыг хөрөнгө оруулагчдад худалдсаныхаа төлөө ашиг болж байгаа юм шүү дээ. Зээлийн бизнестэй холбогдсон хүн болгон нэг хэсэгтэй л мөнгө хийж байсан. Их ч ашиг олсон л доо.
Нэг мэдсэн чинь хүмүүсийн дунд хортой хөрөнгө гэсэн үг хэллэг гараад ирсэн л дээ. Хэрвээ энийг жимстэй зөвөрлөх юм бол шив шинхэн байснаа муудчихсан жимс биш, угаасаа л муудчихсан жимс байсан юм. Энэ бүх үйл явцад оролцсон брокер, зээлдүүлэгч, зээлийн баталгаа гаргагч, зах зээлд оруулагч гээд бүгдээрээ санхүүгийн системд оруулж байгаа бүтээгдэхүүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдгүй байсан юм. Харамсалтай нь тэр хор товдор шиг санхүүгийн бүтээгдэхүүн дэлхийн бүх санхүүгийн байгууллагад халдварласан юм. Лондон. Тэр санхүүгийн хортой бүтээгдэхүүнээр халдварласан эхний газруудын нэг нь Сити гэж нэрлэгддэг Лондонгийн санхүүгийн энэ дүүрэг юм. Ямарлын өмнөх хэдэн жил энэ дүүргийн алтан жилүүд байлаа. Гаррет Андерсон залуу хүн аймагчин байхдаа 1996 онд энд иржээ. Энэ тхэн иргэд жижиг үн тэтгэлийн бизнес эрхэлж байсан тэрнийг ах нь Лондонгийн биржид ажилд оруулж өгчээ. Сити гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа л да. Би 9 жилийн байх гэж төсөөлдөг байсан юм. Ашигтай ажил юм уу гэж ахаас асуусан чинь чи хослол өмсөөл зогсож байна. Хийх ажил нь маш энгийн. 4-5 жилийн дотор 3-400 мянган паундтай болж чана. Тэрнийхээ дараа чи хүснээр амьдарч болно шүү дээ гэж хэлсэн юм. Үн дэдлийн худалдаа ашиггүй болж байсан болохоор би зөвшөөрсөн л дөө. Санхүүгийн арилжааны талаар би аачгүй байлаа. Тэр хүмүүс юу гэж орилоод байдгийг ч мэдэхгүй. Ситид хийх ёстой гол ажил гэвэл өөрийгөө хүмүүст таниулан сурталчлах. Өөрийгөө худалдаж байгаа бүтээгдэхүүнд хүмүүсийг эдгүүлэх явдал. Үйлчлүүлэгчтэйгээ ойр дотно байж заримдаа бааранд оруулж дайлагч хэрэг гарна шүү дээ. Сурталчилж байгаа компани зад рекламдаж өгөх хэрэгтэй. Гордон Браун Британий санхүүгийн зохицуултыг хөнгөлснөөс болж энд маш хүнд хэцүү уур амьсгал бий болох нөхцөл анх бүрдсэн юм. Тэрээр энэ арга хэмжээгээ хөнгөлөлт гэж нэрлэж байлаа. Хэрвээ энэ бодлогыг хэрэгжүүлвэл татварын таатай орчин бүрдэх болно. Гордон Брауны гол зорилго нь Ситиг дэлхийн санхүүгийн төв болгоход чиглэж байсан юм. Банк санхүүгийн бизнес эрхлэгчдэд зах зээл нэвтрэх илүү эрх чөлөөг олгох бодлого байсан л та. Тэр үед Пол Мартин Канадын санхүүгийн сайд байлаа. Лондон болон Нью-Йорк хотууд дэлхийн санхүүгийн төв болохоор өрсөлдөж эхэлсэн учраас Гордон Браун ийм алхам хийсэн гэж тэр ярьсан юм. Энэ өрсөлдөөнд ялах нь мэдээж чухал байсан. Гэхдээ санхүүгийн бизнесийг өөрлөгөө яаж татах вэ? Английн тухайд бол хуулийн зохицуулалтаа хөнгөлж өгөөдлөө илүү олон хүнийг өөрлөгөө татах арга хэрэгэлсэн юм. Тэрний ачаар зах зээл үнэхээр өргөцсөн л дөө. Тэндээс олох мөнгө маш хялбар болж гэнт баяцсандаа баярлж хөөрсөн хүмүүс энэ тэндгүй оргилуун дарц буудуулаад үнэхээр дэврэгэн үе байсан юм. Хаашаа харсан шинэ барилгууд баригдаж үүдэнд нь том том хөшөө сүндэрлээ л. Жаахан хэдрүүлж хэлэхэд маш их ашиг олсон хүмүүс өөрсдөө хүртэл хөшөө босгох нь холгүй байсан юм шүү дээ. 2004 он гэхэд Гаррет Андерсон жилийн $300 мянган цалин дээрээ жилийн урамшуулал $700 мянган нэмж авдаг байжээ. Бас бизнесийн сугуу тэрнийг урьж ярилцдаг авдаг болсон байна. Татварын орлого 9.5% нэмэгдлээ. Сайн тоглоод байвал шагнал өснө. Хүмүүс хот руу ажил хийх гэж биш, аль болох хурдан их мөнгө олох гэж ярьдаг болсон. Энэ худлаа ярьж гуурч лөөвөрлөн л гэсэн үг. Өөр юм огт байхгүй. Хууль батлагчд болон улс төрчид бол ёстой л усан тэнэгүүд. Хөнгөлөлтийн бодлогоор дээшээ суг дэвшнэ гэж тэд бодож байсан. Гордон Браун ч гэсэн тийм л байсан учраас тэр бодлогыг дэмжиж хэрэгжүүлсэн шүү дээ. Хамгийн сонирхолтой нь тэр Ситиг бужигнуулж хайсныхаа төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй. Уг нь бүх юм тодорхой байсан шүү дээ. Надад л тодорхой байсан. Хүмүүсийн тэр бужигнаан эцэстээ хямраахан тодорхой байсан. Хуулийн зохицуулалтгүй урамшууллын систем бүгдийг хямраасан юм шүү дээ. Англи Америкийн санхүүгийн зах зээлийн энэ эрсдэлтэй загвар дэлхийн нийтээр тарж эхлэхээс нэлээд өмнө анх Исландаас гараагаа эхэлжээ. Исланд. Хямралаас өмнө дэлхийн санхүүгийн зах зээл гарч ирж байсан булаануудын гол эзэн болж байсан тэр газар бол Исланд юм. Исланд бол хоцгүй байсан байгальтай газар. Оргилдог аршаан, үдсгэлэнт хүрхрээ нүдтэй. Бас эмчилгээний халуун аршаанууд нь жуулчдыг сорон цум мэт татдаг байна.
Харин Исландын банк санхүүгийн систем хэдхэн жилийн өмнөөс дэлхийд танигдж эхэлж байгаа билээ. Исланд бол ганцхан хүний санаагаар хөгжиж байгаа улс. Тэр нь ерөнхий сайдаар маш удаан ажилласан Дэвид Одс. Тэрээр Исландыг уламжлалт социал демократ төслөөс нь салгаж өөрийнхөө сэдсэн чөлөө зах зээлийн замаар хөгжүүлэхээр шийдсэн юм. Бас өөрийнхөө шүдэн бич хэрэгчдээр зөв урах зайгүй хүрээлүүлжээ. Дэвид Одсон бол улс төрийн удирдагч хүн ямар байх ёстой талаар Марк Аврилийн хийсэн 2 шалгуурыг хангаж байсан хүн л дээ. Тэр бол үнэг шиг залтай, арслан шиг зоригтой байсан хүн. Дэвид Одсон засгийн газрын гих бүгдийг хөвчилж байсан юм. Исландын хамгийн гол орлогын их үүсвэр бол заг сагнуур. Гэтэл Одсон Исландын заг сагнуурын бүх аж ахуйнуудыг томоохон хөлөг онгоц эзэмшигчдэд хөвчилж орхисон юм. Эгэл хэлгүй соны алдартай улс төрийн шоугаар тэр алхмыг эхэд шүүмжилж байсан байна. Маш олон хүнд үнэхээр хажин санагдаж байсан юм. Загсны аж ахуйг бас усандаас хилээд явж байгаа загсыг хүртэл хөлөг онгоцны эздэд өгч гисэн юм шүү дээ. Бодоод үзтээ. Энэ бол манай улсын гол эд баялаг. Тэрнээс хамгийн болсон л доо. 2003 онд Одсон хамгийн их маргаан дагуулсан өөр нэг хөгжлөлийг эхлүүлж, Исландын томоохон банкуудыг маш с ิจ гтэй байдлаар дуудлага худалдаанд оруулжээ. Хамгийн сонирхолтой тэдгээр банкуд Дэвид Одсны дотны хүмүүсийн гарт очсон байна. Ноён Одсны найзууд нь дандаа орос хүмүүс байсан л та. Санкт Петербург янз бүрийн бизнес эрхэлж хөлдсөн хүмүүс байгаамаа. Гэтэл тэд Евгент Исландын хамгийн эрдэнэ банкыг эзэгнээд суучихсан. Банкны талаар анхны мэдэгдэхүүн ч тэдэнд байхгүй. Шулуухан илчгэд бол тэд гэмт хэрэгтэй л сайн болохоос усан тэнгүүд байсан юм шүү дээ. Шинээр хөгжлөгдсөн Исландын банкуд санхүүгийн маш аюултай ажиллагаа явуулж эхэлсэн юм. Банкирууд зээлийн баталгааг өөр хоорондоо өгч авалцаж, зээлийн барьцаа хөрөнгийн үнийг зохиомлоор хөөрөгдөж эхэлжээ. Исландчууд орон сууц авахар улаарч, зарим нь 2-3-аар нь авч байлаа. Төв банк нь зээлийн хүүгээ бууруулсан учраас Исланд улс зээлийн үерт живж эхэллээ. Америк адил энд ч гэсэн үйл хөдлөл хөрөнгийн зохиомл хөөрөгдөлт болж эхэлсэн юм. Гадаадад амьдарч байсан исландчууд энэ зах зээлээс ашиг олохын тулд нутагтаа иргэн эрцгээж байлаа. Би 2004 он хүртэл Англид амьдарч байгаад Исландад эргэж ирээд 9 саяар хотын төвд нэг байр худалдаж авсан л та. Эндээс холгүй. Жил хагасны дараа бараг 15 саяар худалдсан. Би тэр байранд засварч хийгээгүйгээд боддоо. Миний халаасанд 6 саяын ашиг зүгээр л ороод ирсэн. Жил хагас хадгалсны төлөө шүү дээ. Мөнгөнд дургүй хэн байх вэ? Ашиг олох юм чинь сайхан л байсан. Гэнт их мөнгөтэй болсон хүмүүс ёстой л баруун цолгоогүй үрж тэр явдал бараг 2007 он хүртэл үргэлжилсэн л дээ. Тэрч бүхэл 2007 онд Элтон Джон манай энд төрсөдрөө тэмдэглэж маш олон хүн оролцож байсан юм. Хүмүүс маш их зээл авсан. Машиныг хэд хэдээр нь сольж унж байлаа. Гэхдээ эд өсөлтийн үед ингэж үргэлжлэн хандж байсан улс ганц Исланд биш юм. Дубай. Үйл хөдлөх хөрөнгийн зах зээл хамгийн өсрөнгөө хөгжсөн нэг газар бол Арабын нэгдсэн Эмиратын Дубай хот юм. Энд мөнгө юу ч биш болж ашиг орлого нь асар ихээр нэмэгдсэн компаниуд энэ нь илүү өндөр, энэ нь илүү тансаг барилга барьж чадхаараа өрсөлдөж эхэлсэн юм. Зарим нь бүр газар дээрх барилгаас өөдөж эхэлжээ. Далаа тойр барилгуудын үн ханш эрс нэмэгдсэн учраас Дубай илүү том зүйлд санаархах боллоо. Хүчрэг хөлөг онгоцуудаар далайн ёроолын элсийг сорвуулж, алдарт далдуу модон арлыг бүтээлээ. Тэр арал дээр асар олон тансаг орон сууц, зочлуудлуудыг барьж эхэлсэн нь Европ, Африк, ойролт орнуудын чинээлэг хөрөнгө оруулагчны сонирхлыг ихээр татж эхэллээ. Канадын Роберт Ли 10 жилийн өмнөөс Дубайн томоохон үйл хөдлөх хөрөнгийн компанид ажиллаж эхэлжээ. Тэр үед бид арилжааны төвийг загсны зах гэж нэрлэдэг байсан юм. Тэр нь ч учиртай байлаа. Хүмүүс хурж ирээд надад байр өгөөч. Ямар ч хамаагүй байр. 2-3 унтлагын өрөөтэй байна уу огтхон ч хамаагүй. Зүгээр л байр өгөөд гэдэг байсан. Яагаад гэвэл зүгээр л үн хүрэх гэдэг байсан юм. Худалдаж авсан байранд амьдрах сонирхол огтхон ч байгаагүй.
өөр хүнд худалдах купон авч байсан гэсэн үг л дээ. Бид нар ганцхан өдрийн дотор 1 тэрбум долларын үйл хөдлөх хөрөнгө худалдаж байсан гэд бодтоо. Энэ бүхнийг сэдэж эхлүүлсэн тэр хүн бол Дубайн тэргүүн Шейх Мухаммед бен Рашид Ал Мактум. Тэрээр дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифагийн зураг төсөлтөд анх танилцж байхдаа бүр өндөр болох гэхээс өөр юу ч хэлэхгүй байсан гэдэг. Анх ерхэн давхар байхаар төлөвлөсөн юм л та. Уулзалт маш хурдан болсон. Тэр гараад явчихсан. Тэгээд би зураг төсөл гүйцэтгэгч нартай дахиж нийлээд хэдэн сар ажиллаад өмнөхөөс хавгүй сайн төсөл бариад очсон юм. Гэтэл тэр хэр өндөр юм бэ гэж асуулаа. Өмнөхөөс 40% өндөр болно гэж би хариулсан. Гэтэл шейх их баярлж тэгвэл кранууд чинь хаана ухан бэ гэж асууж байсан юм. Наранд илүү ойртох гэсэн Дубайн энэ тэмүүлэл хэмжээ хязгаарч ер нь байгаа болов уу? Юу болох бол гэсэн айдас байнга байдаг л да. Дубай дэлхийн бусад хотууд шиг уналтанд орох болов уу гэсэн айдас. Гэхдээ энд хэдэн жил амьдраад ирэхээр өөрийн эрэхгүй энэ байдалд дасч эхэлдэг юм. Дубайд амьдрах юм бол огт өөрөөр амьдрах ёстой юм гэдгээ ухаарах хэрэгтэй гэх үү дээ. Энэ танцэг найр нь үүр дүргэжлэнэ гэж Шейх Мухаммед бодож байж болох ч дэлхийн үйл хөдлөх хөрөнгийн зах зээл хязээ хямрах бол гэж санаа зовж байсан хүмүүс ч бий. Тэгвэл юу болох вэ? Вашингтон. Тэр хямралын жүжигийн гол дүр тоглосон хүн анх 2006 онд альбом тушаалдаа томилогдсон юм. Goldman Sachs-ын захирласан Хэнк Волсон бол Wall Street-ийн шилдэгүүдийн нэг байлаа. Тэрээр Жорж Бушийн саналыг хүлээн авч Эрдэнэсийн сангийн тэргүүнээр томилогдсон юм. Гэхдээ Wall Street ихэнх Волсныг тэглээд эмчдэггүй учраас тэр нь маш маргаантай сонголт байсан юм. Нэр хүн дээр жаахан муу байсан л да. Тэрнийг могоо гэж хожилдог байсан юм. Wall Street-ийн захирлууд өөрсдөө өгсөн хожилдоо. Ер нь тэрний ярьсан болгонд идэх аргагүй. Итгэж болдгоо хүн учраас тэр нь дургүй байсан юм. Гэхдээ Хэнк Волсны төрөмгийн дайчин зан чанар засгийн газрынханд ихээхэн таалагджээ. Зорилгодоо хүрэхийн тулд уулыг нураахаас ч буцахгүй хүн байгаа юм. Эрбсийн арьсан дээрх толб өөрчлөгддөг шүү дээ. Хилэнцэд орхоо яагаад хадгадаг вүлээ? Төрөлхийн зан учраас хадгадаг. Тэрнтэй адил Хэнк Волсон ч гэсэн Вашингтонд очоод төрлөх занга тавиагүй юм. Хэнк Волсон Вашингтонд ирээд удаагүй байхад Калифорни дахь орон сууцнуудын өмнө унж эхэлсэн юм. Орон сууцны худалдаа 12%-аар буурчээ. Үн ханшин унсан хідэж хүмүүс орон сууцаас арга нэмэгцээр байсан учраас үнийн уналт улам эрчимдсэн юм. Хэнк Волсон над руу залгаад Америкийн орон сууцны зээлийн талаар ярьж эхэлсэн юм. Хүмүүст зээлийг дэндүү хавтгайруулан олгосноос болж тэр мөнгө нь зохиомл эргэлтэнд орчход байна гэж хэлсэн юм. Тэр мөнгийг яаж эргүүлэн татах талаар бид хоёр нийлээд ярилцсан л та. Гэхдээ нийт мөнгөнд үн дэндүү их байсан учраас л хямрал нүүрлэх шалтгаан бүрдсэн юм. Цөөн хүмүүс энийг ойлгож байсан ч Америкийн үйл хөдлөх хөрөнгийн зах зээлээс үүдсэн санхүүгийн хордоо бүтээгдэхүүн дэлхийн нийтэд халдварлаад эхэлсэн байлаа. Энэ хордоо санхүүгийн бүтээгдэхүүн чухам ямар учраас би улсныг хэн нэг нь хаа нэгтээс асууж шалгаж эхлэх нь эргэлзээг болсон юм. Парис. Хамгийн анхны төгшүүрийн харангийг 2007 оны 8 дугаар сард Парисаас дэлдэж эхэллээ. Хөрөнгө оруулалтын сангуудын ихэнх нь Америкийн хордоо бондоор дүүрсэн байгааг Францын BNP Paribas банк илрүүлжээ. Тэгээд тэр сангуудын гүйлгээг хаасан байна. Банкны эзэн хаалгаад өгччгээд хүмүүст мөнгөний өгч чадахгүй гэж хэлдэг дээр үеийн нэг кинотой адилхан юм болсон юм л да. Зүүрлж хэлбэл нэг тиймэрхүү юм болсон юм. BNP Paribas-ийн энэхүү шийдвэр гарсны дараа Францын санхүүгийн сайд Кристиан Лагард яаралтай хуралдаанд зарлан хуралдуулжээ. Үнэхээр гинти явдал байсан юм. Би амралтаа тэр дорн дуусгаад Парист иргэн ирж банкны удирдлагуудаа уулзаж эхэлсэн л дээ. Санхүүгийн үйл ажиллагаанд нь доолдол гарч эхэлсэн учраас хэд хэдэн банк дансаа хаачихсан байсан юм.
d'un début de fissure dans l'édifice financier. BNP Paribas банкуудыг хаасны дараачаас эхлээд өөр хэдэн компани ямар арга хэмжээ авах гэсэн асуулт уран гарч ирсэн юм. Банкнд хадгалуулсан хөрөнгө мөнгө нь юу болж байгаа бол гэсэн айдас төгшөөж хүмүүс автсан юм. Ер нь банкны үйл ажиллагаа ихтгэлцэл дээр тулгуурлаж явдаг учраас тэр үйл явдал 21-р зууны санхүүгийн системийг уг суурьаар нь ганхуулах аюултай байсан юм. Лондон 2007 оны 9-р сард дэлхийн эдийн засгийн гол тулгууранд ан цав гарч ирснээр Англи Америкийн санхүүгийн системийн гол хүмүүс айдас төгшөөрт автаж эхэлсэн билээ. Эхнийх нь Лондонгийн бизнесийн хүрээнийхний дунд супер од гэгдэж байсан Английн Адам Эпплиг Гарт байлаа. Үнэхээр ч од байсан юм. Тэрээр 1983 онд Northern Rock хэмээх нэр хүнд муутай банкнд ажилд ороод гэрлийн хурдаар хөгжүүлж 2001 онд Уг банкныхаа гүйцэтгэх захирал болжээ. Тэр бол үнэхээр их эрч хүчтэй бизнесмен байсан. Ямар ч алдаа гаргахгүй гэж өөртөө бүрэн итгэлтэй явдаг байсан хүн. Хувийнхаа онгоцоор Атлантын талаа хөндлөн гулд туулж зогсоо цайгүй гэрээ хилцэл байгуулдаг маш завгүй хүн байсан юм. Гэхдээ бусдаас илүү дээр загвар сэтсэн гэж бодсон нь тэрний алдаа байсан юм. Харамсалтай нь маш найдваргүй зүйлс эзнээ тэр ойлгоогүй юм. Тэрнээс нь болоод зах зээлд бөөн бодлон үүсч өөрийнх нь банкч гэсэн хясаан дээрээс асар хурд давнсан. Орой минь Английн томоохон зээлдүүлэгчдийн нэг Northern Rock Английн төв банкнаас яаралтай санхүүгийн тусламж хүссэн байна. Тэтгэн цагийн дараа Northern Rock-ийн харилцагчид банкнаас мөнгө татаж авахар дугаарлан зогсож байгаа бичлэг BBC-гээр гарч ирсэн юм. Юу болоод байгааг сайн мэдэхгүй байна. Найдвартай дээр гэж бодоод мөнгө авахаар ирлээ. Би бүх мөнгөө банкнаас авнаа. Барууны ертөнцийн ихэнх хүмүүс банк нүдэн дээр нь дампуурч байхыг хараагүй байсан болохоор тэр явдалд үнэхээр итгэж ядаж байсан л та. Британий засгийн газар энэ явдалд маш хойр хандсан юм. Британий эрх баригчид өөрсдөө ч гэсэн итгэж ядаж байсан юм шиг байгаа. Тийм ч учраас юу ч хийлгүй байсаар байгаад банкнаас мөнгө авах гэсэн урт дарааллыг 2 хоног үргэлжлүүлсэн нь Английн банкнуудад итгэх хүмүүсийн итгэлийг ихээхэн сулруулсан юм л да. Банк нь яагаад дампуурсан талаар Адам Эпплиг Гарт Английн парламентын өмнө асуугдсан боловч шалтгааныг хэлж чадахгүй байсан юм. Эрхмээ, та өөрийгөө ямар ч буруу алхам хийгээгүй гэж бодож байна уу? Энэ бол маш сайн загвар байсан. Харамсалтай нь дэлхийн мөнгө санхүүгийн зах зээл царцаж эхэлснээс болоод л та наадхаа зөндөө хэллээ. Манай хороо наадхыг чинь 6 сар ярилцаж байгаа. Нью-Йорк Northern Rock-ийн дампуурлаас Wall Street маш хүчтэй анхааруулга авах ёстой байсан ч тэгж чадаагүй юм. Манай энд биш хаа байсан Англид болсон юм чинь хүмүүс тэгж бодсон байх. Миний бодлоор тэр бүхэн цаагаараа холбоотой байсныг хүмүүс бүр эцсийн зэгтээ тулсан хойно л ойлгосон юм. Өөрийнх нь нэгэн од тойрог замаасаа гарч ирсний дараа Wall Street ихэн олон улсыг хамарсан энэ хямралд анхаарал хандуулж эхэлсэн билээ. Тэр бол Америкийн хамгийн эртний хамгийн хүчирхэг банкуудын нэг байсан юм. (2008) оны хаврын турш Америкийн эрдэнэсийн сангийн тэргүүн Хэнк Волсон олон улсын хамтрагчтай хандан мэдгэл хийх болгондоо Америкийн эдийн засагт ямар ч асуудал гараагүй бөгөөд дэлхийн хэмжээнд гараад байгаа бяцхан тоглолтуудыг арилгаж ядаад байх юм огт байхгүй гэж хэлсээр байсан юм. Харин Францын сангийн сайдаас Кристиан Лагард хувийн зүгээс тэрэнд хэд хэдэн удаа анхааруулга өгч байжээ. Хэнк асар том цунами бидний зүг ирж явна. Гэтэл чи далайн эрэг дээр ямар өнгөтэй усны хувцас өмсвэ гэдэл зогсоод байна шүү гэж би тэрэнд хэлж байсан юм. Тэрхүү санхүүгийн хямралын анхны сануулгыг Америкт өгсөн нэгэн үйл явдал бол Wall Street-ийн хамгийн чинэлэг гүйцэтгэх захирлын тэргүүлдэг компани дампуурсан явдал байлаа. Жими Кейн бол домгуулсан хүн. Тэрээр Америкта тавлордог Bear Stearns хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан билээ. Тэрээр баян чинэлэг, баггүй балгадаг тансаг амьдралтайгаараа алдартай байсан юм.
Жими ер нь их сонин хүн л дээ. Би тэрнийг их хөврөмтгой хүн гэж боддог юм. Шаардлагатай үед маш их ухаан гаргаж чаддаг. Заримдаа маш догшин ширүүн байж чаддаг хүн. Нүднэгэл заад дайрчхна. Магадгүй маш ухаалаг бас их ширүүн зан чанар нь тэрнийг өөдөө гарахтныг тусуулсан байх. Жими Кейн бол ажилдаач тэр. Хувийн амьдралдаач тэр эрсдэлтэй нүүр тулах дуртай хүн байлаа. 2007 онд хөрөнгө нь 1 тэрбум хүрээд байсан бөгөөд хүмүүс тэрийг мэдүүлэхийг хүсдэг байсан юм. Өрөг баригт хөрөнгийн биер чаасны дараа тэрээр хувийнхаа нислэгдрийг өөрөө жолоодож Манхэттен дахь ажлын газраас Жерсигийн иргэд хилэнлүүгээ нисч очоод усанд сэлж гольф тоглож амардаг байлаа. Гэхдээ өөрт нь гайвуулдаг нэг муу зуршил тэрэнд байсан юм. Марихуан татдаг байсан л да. 2005 билүү 4 онд Жими Кейн надтай Бэр Стернсийн цахилгаан шатанд тааралдахдаа ороосон марихуан өгч байсан юм. Би тоглоогүй шүү. Энэ муу зуршил нь Бэр Стернс дампуурсан яг тэр үедээ давхцсан олон нийтэд ил болжээ. 2007 оны уналтын үеэр Бэр Стернсийн өгсөн асар их зээлийн уршиг илэрч дансантаа бэлэн мөнгөгүй болох аюул нүүлсэн юм. Гэтэл 11-р сард Wall Street сонин дээр Кейний тухай бүхэл бүтэн нүүр дүүрэн өгүүлэл гарлаа. Компани хямарч эхэлчгээд байхад Жими Кейн өөрөө ажиллаа хийлгүй энтэнд гольф тоглож бие зугаацуулж явдаг байсан талаар энэ өгүүлэлт бичсэн юм. Энийг нотлохын тулд марихуан татдаг муу зуршлыг хүртэл ээлж ирсэн байна. CNBC-ийн хөтлөгч миний хамтрагч Joy Kernig надтай ярилцаж байхдаа Чарли Жими Кейний муу зуршлын талаар сонд бичсэн зүйлийн талаар чи юу гэж бодож байна гэж асуулаа шүү. Гэтэл би яагаад ч юм тамхи сорж байгаа юм шиг үйлдэл хийж гисэн юм. Тэр талаар бодлоо хэлж. Тийм ээ. Марихуан татдаг нь илэрсэн. 2 хоногийн дараа гар утас дуурахаар навсан чинь Жими Кейн хашгичж байна. Чи яаж ухам? Би марихуан татдаггүй байл. Тэгэхээр нь би болдоо гэсэн юм. Тэн томат юм бэ. Энд чинь нэг их хор хөнөөлгүй зүйл шүү дээ. Зүгээр л орхичих гэж хэлсэн. Гэтэл тэр чи яаж мэдэх вэ? Чи ямар компани тэргүүлдэг биш гэж байна шүү. Жими Wall Street-д маш олон дайсантай байсан л да. Өрсөлдөгч нар их олон байсан юм. Тийм учраас нэг л шарх тавал тал талаас нь дайрахад бэлэн байсан. 2008 оны 1-р сард Жими Кейн Бэр Стернсийн гүйцэтгэх захирлын суудлаасаа огцорч цалингүйгээр захирлын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн ч ферм нь улмал уруудсаар байлаа. Тэдэд Wall Street-ийн фермүүдээс хамгийн их санхүүгийн хордоо бүтээгдэхүүн хоримтлагтаад байлаа. Кейний халааснууд цагийн тохироотой бөмбөг цохилсоор эцэстээ 2008 оны 3-р сард дэлбэрсэн билээ. Бэрэ банкны дөрмийн санд маш том асуудал үүсч бэлэн мөнгөгүй болсон гэх цуурхал Wall Street даяар тархлаа. Яг болсон энэ тухай олж дуулангуутаад яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж Вашингтоны албаныханд үүрэг болгосон юм. Бэрийн харилцагчид хизээ мэдгүй банкнаас мөнгө татаж авснаар тэднийг дампуурд хүргэн гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Бизнесийн шуурга мэдээг хүргэе. Хөрөнгө оруулалтын Бэр Стернс банк гүйлгээгээ хаажээ. Олсны зүг байлаа. 3-р сарын 16-нд Бэр банк өөрийнхөө өрсөлдөгч JP Morgan-д засгийн газрын гэрээний дагуу худалдагдсан юм. Ганцхан жилийн өмнө Бэрийн нэг хувьцааны үн $170 хүрч байлаа. Нэг хувьцааг $2 үнэлж гэрээ хийгдсэн байна шүү дээ. Ердөө $2. Хүмүүс бүр гайхаж хоцорсон л доо. Төрүүчийн баасан гарагтны Бэрийн хувьцааны хаалтын ханш $30-40 байсан. Гэтэл $2 худалдах болсонд нь хувьцаа эзэмшигчид итгэж ядах нь аргагүй л дээ. Эрхмээ танаас юм асууж болох уу? Болохгүй. Таны бодлоор би асуултанд хариулахгүй. 2010 оны 5-р сард Жими Кейн санхүүгийн хямралыг мөрдөн шалгах хороонд асуугдахдаа өөрийнх нь банк дампуурсан явдалд өөрийгөө ямар ч хамаагүй гэсэн мэдүүлэг өгч байсан юм. Харин ч өөрийгөө санхүүгийн хямралын хохирогчулсан гэж тэр ярьж байлаа. Миний удирдах байсан банк дампуурсан нь маш харамсалтай үйл явдал боловч бидний зүгээс алдаа эднэглэл гаргасан явдал байхгүй. Тэнд мэдүүлэг өгч байсан маш олон хүмүүс асуудлыг өөрөөс нь аль болох зайлуулах гэж хичээж байсанд нь би их гайхсан. Ер нь эцэс дүгнэлт хэлэхэд Wall Street-д бизнес эрхлэгчид үүрэг хариуцлага умартаж өөрсдөө хийж байгаа үйлдэлээс учирч болох уршигыг сайн тооцоолоогүй улмаас л тэр хямрал үүссэн болж таарсан юм шүү дээ. Бэр Стернсийг засгийн газар аварсан нь маш олон хөрөнгө оруулагчдад буруу мессеж өгсөн билээ. Засгийн газар зарим банкыг дампуур хөлгөн байна гэж тэд бодсон.
Бэр Стенсийг албан хүчээр аварч үлдсэн нь Америкийн засгийн газар томоохон банкуудыг яаж ч байсан Дампууроловыг авч үлдэх юм байна гэсэн буруу ойлголтыг Америк төдийгүй Европын банкудад төрүүлсэн юм. Уудлаггүй дараагийн Дампуург банк нь Wall Street-ийн аваргуудын нэг Америкт дөрөвт ордог Lehman Brothers болгон тодорхойлж эхэллээ. Энэ банкыг Америкийн хамгийн аимшиггүй догшин ширүүн зантай энэ хүн тэргүүлж байсан юм. Хямралын шалтгааныг хэн шалах хорооны өмнө мэдүүлэг өгсөн хүмүүсийн дундаас хамгийн их шууган тарьж байсан хүн бол Lehman Brothers-ийн гүйцэтгэх захирласан Richard Wall байсан юм. 2008 онд болсон Lehman банкны дампуурал дэлхийн эдийн засаг хямрах гол үндэслэл болж Lehman-д хөрөнгө оруулсан сая Америкчүүдийг хохироосон билээ. Миний хэлэх зүйл гэвэл нэг өдөр бид банктаа байсан. Харин маргааш нь банкгүй болсон. Банкируудыг чиглэсэн ард түмний уур хилэнгийн гол байна Ричард Полд болсон юм. Дик Волт бол Lehman Brothers-тай бүх амьдралаа холбосон хүн бөгөөд жирийн ажилчнаас эхлээд тэргүүн болтлоо дэвшжээ. Сүүлийн жилүүд тэрний эрх мэдэлд хэмжээ хязгааргаж үгүй болсон юм. Хэлсэн үг нь хууль болж гаргасан шийдвэрийг хинж эсэргүүцдэггүй байлаа. Дик Волт энэ фирмийн захирал болсон нь сайн муу олон талтай л да. Нэг талаар хүмүүс Волтын амжилтыг магтан биширдэг байлаа. Гэтэл нөгөө талаар энэ компанид ямар ч ардчлал байхгүй болж Волт юулг нь тэрнийг биелүүлдэг газар болж хувирсан юм. Тэр бол Lehman Brothers-ыг яг өөрийнхөө ааш хараншин гарал бий болгосон хүн. Өөрөө ямар ааш хараншинтай хүн бэ гэвэл бид тэдэнтэй өрсөлдөн, тэдэнтэй твцэн, тэгээд ялна гэсэн хадуу чигш хүнтэй хүн байсан. Тэрээр замд хөндлөсөн хэнийг зайлуулахад бэлэн байлаа. Англи хийсэн энэ мэрэгжлийн үеэр хугацааных нь ханшийг унгаад байгаа зарим арилжаачдад уураа ийхүү илэрхийлсэн юм. Би ямар байна вэ гэвэл тэднийг барьж аваад зүрхийг суглаад өгөхөөс өмнө тастаж идмээр байна. Тэгж хийснийхэн дараа танхим цугласан хүмүүс инээлдэж байсан л да. Волт зүгээр л хошгинч байна гэж хүмүүс ихэндээ бодсон байх. Хэсэг хугацааны дараа нөгөө инээлдэж байсан хүмүүс чинь нэг л хачин сонин царайтай болчихсон доо. Волт үнэхээр тэгж магадгүй гэж айсан шиг байгаа юм. Lehman Brothers 2008 оны 9-р сарын 11-нд гэхэд эцсийн амьсгалыг авч байлаа. Хувьцааных нь үн шалдаа бууж, үлдсэн хөрөнгө худалд гэсэн шахалтанд Волт орж байсан ч өөрөө татгалцсаар байсан юм. Энэ утасны бүртгэлээс харж байхад Эрдэнэсийн сангийн тэргүүн Хэнк Волсон тэрнлүү дахин залгаж байжээ. Гэвч тэр хоёрын яриа олигтой үр дүнд хүрэхгүй байсан юм. Волт тэрийг шагалд үзүүлж байсан. Тэр нь хүн болгоно хэлж байсан. Харамсалтай нь Волт үүссэн нөхцөл байдлыг үнэн мөнөөр нь ойлгож чадаагүй. Шаардлагатай байсан арга хэмжээгч авч чадаагүй юм. 9-р сарын 12-нд Хэнк Волсон Lehman Brothers-ыг аврах шийдвэртэй алхам хийх нь зөв гэж шийдсэн боловч Бэр Стернс шиг засгийн газрын гэрээгээр аврах хүсэл байгаагүй юм. Тэгээд хувийнхаа онгоцоор Нью-Йорк руу нисч холбооны нөөцийн банкны байранд Wall Street-ийн хамгийн хүчрэг банкны тэргүүнүүдийг цуглуулжээ. Төгшүүрийн харангад хилдээд эхэлж гисэн хизээ мэдгүй сүрэл болж мэдхээр байлаа. Байгалийн гамшигтай зөвөрлөх юм бол хар салхины өмнө цагдаагийнхан аврагчид галын албаныхныг цуглуулж гамшигын үед ажиллах төлөвлөгөө гаргаж байгаатай л адилхан юм болсон. Америкийн тэргүүлэх банкнуудын захирлуудтай уулзах нууц зөвлөгөө 18 цагт эхэлжээ. JP Morgan-ы Jamie Dimon, Goldman Sachs-ийн Lloyd Blackburn, Merrill Lynch-ийн John Payne, Morgan Stanley-ийн John Mack. Энд яах гэж ирснээ та нар мэдэх байх гэж Волсон хэлээд та нар туслахгүй бол даваа гараг гэхэд Lehman Brothers гэдэг банк байхгүй болно. Тэрнээс учрах хор шиг энэ ширээнд сууж байгаа хүн болгонд аимшигтайгаар нөө гэж анхааруулсан. Харин Дик Волт Хэнк Волсон өөрийн тэр уулзалтанд дуудаагууд ихэд гайхаж байлаа. Хэнк тэрний банкыг дампуурсан гэж ойлгож байсан. Тэгээд ч утсаар залгаад Волт утсаа авахгүй байсан юм. Lehman Brothers-ийн ажилчид яах учраа олохгүй байлаа. Lehman бол 1850 оноос хойш оршин тогтнож байгаа том банк. 30-аад оны их хямралын үеийг ч даваад гарсан банк. 9-р сарын 11-ний халдлагаар дэлхийн худалдааны төв дэх байран сүлдсэн ч мөн даваад гарсан. Энэ удаа ч гэсэн давхал ёстой.
Хөрөнгө оруулалтын томоохон фирмийн хувь заяа хутганы эрдэн дээр байна. Lehman Brothers. Lehman Brothers-ийн хувь заяаны үн улмал унсаар байна. Тэд ийм л юмтай учирч байсан хүмүүс. Тэдэнд дуршлаг байсан. Тийм ч учраас энэ удаа даваад гарна гэсэн итгэлтэй байсан баг. Тэрнээсээ болоод цаг алдсан байж ч мэдэх юм. Ер нь Lehman Brothers-ийн ажилчид ийм болно гэж огт итгэхгүй байсан л да. Үнэхээр гинтийн явдал болсон юм. Ямгарагт банкуд Lehman Brothers-ыг аврах өөрийн санаагаа танилцууллаа. Компаниг 2 хуваахаар шийджээ. Lehman-ийн хатуу хөрөнгийг Английн Barclays банк худалдаж авахар боллоо. Харин Америкийн банкуд үлдсэн хэсгийг хуваан худалдаж авахар тохиролцсон байна. Энэ үйл явдлыг тэмдэглэх гэж байсан яг тэр агшинд Британий засгийн газар тэр гэрээг нь хүлээн авахгүй гэсэн гашуун мэдээг хүргэж ирсэн юм. Хэнк Волсон Английн канцлер Алистер Дарлингтэй холбогдсон боловч ятгах чадсангүй. Лемны бэрхшээлийг шийдэх гэсэн Волсны зүтгэлийг би ойлгож байсан. Бид хоёр хоорондоо сөргөлдсөн юм огт байхгүй. Би нээд сайн ойлгож байлаа. Гэхдээ Британий ард түмний татварын мөнгийг би эрсдэлтэй юм зарцуулж чадахгүй. Хүмүүс энийг сайн ойлгохгүй гэж би хэлсэн л дээ. Волсон үнэхээр гар мухардаж яага мэдэхгүй байлаа. Тэгээд британчууд бидний хүсрэ аялаа гэж тэнд байсан хүмүүст хэлжээ. Тэр гэрээ бүтэхгүй тодорхой болсон юм. Гэхдээ эцсийн мөч хүртэл Америкчууд англичуудаас хүсч уусаар байсан нь надад хамгийн сонирхолтой санагддаг л да. Гэвч тэдний хүтэн чармаал талаар болсон юм. Лемний дампуурл санхүүгийн хямрал авчирч болохыг Волсон мэдэж байлаа. Дэлхийн сая хүмүүс хадгаламж тэтгэврээ алдахад хүрнэ. Яг энэ үед Хэнк Волсны бие муудаж хурлын танхимаас гарч эхлэрлүүгээ залгажээ. Lehman Brothers дампуур бол байдал улам муудна гэдгийг би хүмүүст хэлсэн. Хүмүүс над руу хараад л байна. Би юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Би маш их айж байна. Миний төлөө залбираарай. Энэ амралтын өдрөд үнэхээр хэцүүхэн үргэлжилж байна. Томоохон хөрөнгө оруулалтын Lehman Brothers самбарх нь бараг тодорхой болж байх шиг байна. 613 тэрбум долларын өртөө Lehman Brothers маш их үр шиг дагуулж мэдэх юм. Нью-Йоркт ч тэр дэлхийн өөр олон орны хөрөнгө оруулалтын банкуд ч тэр жохом яах бол гэсэн айдас хүмүүсийг нөмөрж эхэлсэн юм. Калифорни Pimco's Мухаммад Эль Брайн энэ бүхнийг таамаглаж байжээ. Pimco бол $180 эргэлтийн хөрөнгөтэй дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын байгууллагуудын нэг юм. Би их нэрлэгөө залгаад бэлэн мөнгөний машинаас даруйхан мөнгө ав гэж хэлсэн юм. Маргааш нь банкуд онгоохгүй байж магадгүй байсан. Санхүүгийн систем маш эмзэг болсон учраас санаанд оромгүй юу ч тохиолдож болох байлаа. Lehman Brothers дампуурсныг 2 цагт албан ёсоор зарлалаа. Энээс үүдэн дэлхийн банкны системийг хамарсан гинжин урвал явагдахгүй гэсэн айдас нүүрлээд байлаа. Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Тим Гайднер Lehman Brothers-ийн дампуурлаас үүдэх зоголтонд бэлэн байхыг ажилтнуудаа анхааруулжээ. Юу ч болж мэднэ шүү гэж тэр хэлж байсан юм. Харамсалтай тэрнээс сэргийлж чадаагүй. Янз бүрийн сөрөг үр дагаврууд гарч ирсээр л байсан. Үнэхээр асар хүчтэй цунами болж хувирсан л та. Lehman Brothers-ийн дампуурлаас эхэлсэн цунами дэлхийн нийтийг хамарсан билээ. Олон сая хүн ажилгүй болж бүхэл бүтэн улс орны эдийн засгийн ирээдүг тодорхойгүй болгосон юм. Томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал болж эхэллээ. Рейкьявикаас эхлээд Бээжинг хүртэл хамарч Лондон хүртэл өрнөсөн юм. Дараагийн хэсгээр Wall Street-ээс эхэлсэн жагсаал дэлхийг хамарлаа. Үүсдэх захирлууд Сенатад асуугдаж ажилгүйдэл газар авч олон хүн гэр оронгүй боллоо. Калифорнид мэдхийн нүүж ирээрэй гэж хэлээ дээ. Барууны ертөнцийн санхүүгийн систем бүгэлж хямрлаа. Энэ бол зүгээр л эмгэнэл. Дэлхийг хамарсан цунами. Энэ бүхнийг дараагийн хэсгээр үзээрэй. 1-р хэсэг төгсөв.
Хямрал. Энэ дугаараар дэлхийн санхүүгийн хямралын үндэс суурийг тавьсан хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаатай үргэлжлүүлэн танилцсан. Одоо л тэднээс үнэн мөнийг асууж гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг байцаа шалгаж эхэллээ. Мөн энэ дугаараар дэлхийг хамарсан санхүүгийн цунами болон дэлхийн санхүүгийн системийг сүрүүлэх төгсөн хүмүүсийн тухай үзүүлэх болно. AIG гэж ямар том казино байсныг хэн ч мэдээгүй юм. Уучин найзуудаас сүрлээс аварсан Эрдэнэсийн сангийн тэр хүн. Тэр бол Wall Street-д төгсөн түүхэнд хамгийн их тоотой мөнгөний чек байсан юм. Хаалттай хөшгөний цаана улс гүрний тэргүүнүүд хоорондоо мэдгэлцэж байлаа. Ер нь европчууд маш хатуу байр суурьтай байсан юм. Исланд улс Эрдэнэ хамтрагчтайгаа муудалцахад хүрлээ. Хямрал. Дэлхийн санхүүгийн хямралын тухай нууцуд. 2 дугаар хэсэг. Дэлхийг хамарсан цунами. ...2008 оны 9-р сарын 17-ны шөнө дэлхийн санхүүгийн систем зүрхний чигдээсээр өвжилсэн гэхэд хэлцдэггүй. Lehman Brothers-ийн буюу Америкийн түүхэнд хамгийн том дампуурлын улмаас дэлхийн санхүүгийн зах зээлд асар их аюул учирсан юм. 9-р сарын 11-ний халдлагаас хойш Нью-Йоркийн хөрөнгөний биржийн индекс анх удаа огцон уналтанд орлоо. Лондон, Парис, Шанхай биржүүд дэрж уналт үүсч, Оросууд бүх худалдаагаа түр цуцлахад хүрлээ. Энэ халдвар маш хурдан тархаж, дэлхийн томоохон банкуд зээлээ зогсоож, хоорондоо гүйлгээ хийхээ болсон юм. Маргааш өглөө нь яг 10 цагт ерөнхийлөгч Жорж Буш 100 тагмаас бууж ирж, олон нийтэд хандан мэдээлэл хийсэн билээ. Америкийн ард түмэн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалд эхээхэн санаа зовж байна. Би бүх аяллаа хойшлуулж өнөөдөр Вашингтонд байх болно. Бас эдийн засгийн зөвлөхүүдтэйгээ уулзна. Буш цагаан ордон дох Рузвельтийн танхимд яаралтай зөвлөгөөн зохион байгууллаа. Урлагийн тайланд бичснээр бол Эрдэнэсийн сангийн тэргүүн Хэнк Болсон Бушд хандаж Америкийн санхүүгийн систем сүрлийн аюул дүртэй байгааг мэдэгджээ. Тэрээр яаралтай арга хэмжээ авахгүй бол бид их хямралаас ч илүү ноцтой хямралд орж магадгүй гэж хэлсэн байна. Мөн энэ хямрал санхүүгийн системийн хувьд дайн. Бид дайны бэлэн байдалд байх хэрэгтэй гэж анхааруулсан байна. Миний бодлоор бол тэр хэд хоногийн турш Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Буш биш болж хувирсан гэж би боддог юм. Ерөнхийлөгчийн үүргийг Wall Street-ээс сонгогдсон ноён Хэнк Болсон гүйцэтгэж байсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Хэнк Болсон Конгрессийн хэн шалгах хорооны өмнө хямралын асуудлаар хэд хэдэн удаа асуугдсан билээ. Goldman Sachs-ийн гүйцэтгэх захирлаас нь тэрээр энэ хямралын үед гол үүрэг гүйцэтгсэн учраас чухам яах гэж ямар арга хэмжээ авсныг мэдхийг хүн болгон хүсч байсан юм. Уг нь тэр Бушийн засаг захиргаанд хамгийн чөлөөт үзэлтэй хүн байх ёстой боловч их хямралаас хойш анх удаа эдийн засагт засгийн газрын томоохон интервенц оруулсан хүнээр тодорхойлсон юм. Тэрэнд тавьж үйсэн асуултуудын ихэнх нь 2008 оны 9-р сард ямар учраас Lehman Brothers-ыг дампууруулах шийдвэр гаргасан тухай нь байсан билээ. Тэр даваагаар Хэнк Болсон цагаан ордонд мэдээлэл хийхдээ ямар л нүүрлэх нь эргэлзээгүй болсон гэж байсан билээ. Өдрийн мэнд хүргэе. Амралтын өдрөө сайхан өнгөрөөж байна уу? Өвийн бизнесээ аврах нь засгийн газрын үүрэг биш гэж тэр хэлж байлаа. Lehman Brothers-ийн асуудлыг шийдэхэд татвар төлөгчдийн мөнгийг ашиглах нь ямар ч ёс зүйд нийцэхгүй гэж би үзэж байна. Тэр бол галд автсан байшингийн галыг унтраахгүй гэсэнтэй ижил мэдэгдэл байсан. Та нар өөрсдөө гал тавьсан, хогчин гэж байгаа ижил юм. Тэгвэл хөрш нь яах болж байна? Наад хүн чинь хаширчл байвал манайх шатсан ч хамаагүйгээс суухгүй шүү дээ. Парис. Лемний дампуурлын нөлөө дэлхийн нийтэд мэдрэгдэж эхэлсэн юм. Сая хүмүүс хадгаламж дах мөнгө алдаж, тэдвэрийн бодлого алдагдаж эхэллээ. Францын санхүүгийн сайд Кристен Лагард энэ хямралын үед мөн л гол үүргийг гүйцэтгэжээ. Хэнк Воссонтой дотны анд боловч Лемний талаар гаргасан шийдвэрийн ухаангүй алхам гэж нэрлэж байлаа. Шийдвэр гаргасных нь маргааш би байр сууриа дээр хэлсэн л дээ. Ер нь тэр үед баг би ганцаараа тэр шийдвэрийг шүүмжилж байсан. Одоо ч гэсэн тэрийг маш муу шийдвэр байсан гэж би боддог. Тун удалгүй ямар ч банк тэр хямралд өртөж дампуурч магадгүй юм байна гэдгийг бүх банкуд ойлгож эхэлсэн л дээ. Тийм ч учраас хамтарч ажилладаг түншүүдийнх нь санхүүгийн байдал маш эмзэг болсныг мэдэнгүүтээ шууд бүх гүйлгээгээ хааж эхэлсэн юм.
bloqué Тэр үед ажиллаж байсан зээлийн бүх систем хаагдсан. de fonctionner à ce moment-là. Нөлөө нь удалгүй Лондонд мэдрэгдэж эхэллээ. Англи дахь Lehman Brothers-ийн салбар үйл ажиллагаагаа гэмгэнт зогсоожээ. Лемний маш олон арилжаа Лондон дахь салбараар дамжиж явагддаг байсан юм. Баасан гараг болгон бэлэн мөнгөө Нью-Йорк руу говьлдог байлаа. Гэтэл тэр даваа гарагийн өглөө Лондон дахь салбар ямар ч мөнгөгүй болчихсон. Нью-Йорк дахь төв нь аль хэдийн дампуураад ажилчдаа өгөх сохор зоосчгүй болсон. Тийм болсон банк үйл ажиллагаагаа зогсоохоос өөр яах вэ? Ажилчид нь баахан бичиг баримттай таасан хайрцаг аваад л явцгаасан да. Яг учраа олохгүй сандарч твцсэн хүмүүс зөндөө байсан. Танд ямар сэтгэл төрж байна? Ямар ойлг байх вэ? Зөвхөн Евро-Азийн гэлтгүй Америкийн гээд ер нь бүхэл хөрөнгө оруулагчид тэр бэлэн мөнгөнд хүрэх ямар ч боломжгүй болсон юм. Бүх гар цаагдсан л да. Тийм учраас өөрсөддөө байсан хөрөнгө зах зээл дээр аль хэдийн унчсан үнээр худалдахаас өөр аргагүй байдал хүрсэн юм да. Бас өөр зээлийн асуудал бий. Ер нь л их эвгүй гинжин хэлхээ үүссэн л дээ. Миний бодлоор тийм үр дагавар гарна гэдгийг хууль тогтоогч төдийгүй Wall Street-д бүртгэлтэй компани захирлууч гэсэн таамаглаагүй байсан юм. Олон улсын санхүүгийн зах зээлд эмх замбраагүй байдал үүслээ. Лемний араас өөр олон банк дампуурна гэсэн айдас хүн болгонд төрж эхэлсэн юм. Тэр нөхцөл байдал яг хизээ буцаж хэвэндээ орхон тодорхойгүй байсан л да. Тэрнээс болж замбрааг үдэл үүссэн юм. Ер нь тэр хямрал хаа хүр зогсох нь огт ойлгомжгүй байсан юм. Олон улсын зүгээс Америкийг буруутгаж байлаа. Америкийн эрх баригчид өөрсдөө гар мухардаад тэр нөхцөл байдлыг хяналтаас алдчихсан юм шүү дээ. Худалдааны зээлийн үзүүлэлтээс нь тэр тодорхой харагдана. Гэвгэнт худалдааны зээл зогсчихсон. Тэрний урагшгаар тэр 7 хоногоос эхлээд дэлхийн худалдаанд маш огцом уналт бий болсон. Дэлхийн нийтэд худалдаа арилжаа хийдэг бүхий л улсууд өртсөн учраас хор уршиг насар их байсан юм. Америкийн засгийн газар юу хийх гэж байгааг холбоотнууд Хэнк Фосноос шалгаасаар байлаа. Харин тэр тодорхой юм хэлэхгүй байсан юм. Та бүхэн жаахан төвчээртэй байхыг хичээгээрэй. Бид нар шийдэл олох гэж хичээж байгаа. Тэр бүр яах учраа олохоо байгаад юу хийх гэж байгаагаа ч тайлбарлаж чадахгүй байсан. Маш их сандарсан байсан л та. Утсаар залгасан ч утсаа авахаа байжхаад ажилчдаа маш ширүүн төрөмгийн ханддаг болчихсон байсан юм. Санхүүгийн хямрал нүүрлж болохыг тэр маш хурдан ойлгосон боловч хийж байсан мэдээллүүд нь байдлыг бүрж дордуулж байсан. Нэг юм ярьчаад удалгүй шал өөр юм яриад л хүмүүсийг төөрөгдүүлж байсан. Олсон яах учраа олохгүй самгардаж байх яг тэр үед өөр нэг том компани дампуурт бэлэн болсон нь улам нэрмээс боллоо. Дэлхийн хамгийн хүчрэх даатгалын компани AIG дампуурхад ойрхон болжээ. Ганцхан компани гүйцэтгэх захирлаас болж дэлхийн санхүүгийн систем хямрахад хүрсэн учрыг одоо бид өгүүлье. Тэрний нэрийг Жозеф Кассано гэдэг. Кассано Лондонгийн хамгийн тансаг дүүрэгт амьдардаг байлаа. 52 настай Америкийн бизнесмен тэрээр өглөө болгоно яг 7 цагт ундаг дугуй унж ажлынхаа газар руу явдаг байж. Тэрээр гаднаасаа жирийн нэг дугуйчин шиг харагдаг боловч үнэн хэрэгтээ AIG-ийн санхүүгийн бүтээгдэхүүний хэлтсийн тэргүүн байсан юм. Тэрний хийдэг зарим арилжааг Америкт хоригдсон учраас Лондонд нүүж иржээ. Кассано бол бизнесийн хамтрагчдынхаа алдаан дээр тоглодог ажилтай хүн байлаа. Энэ бол мэдээж эрсдэлтэй зүйл. Гэхдээ хэвлэлийн хурал болгон дээр өөрийнхөө тавьсан саналыг ямар ч алдагдaltaгүй санал гэж хэлдэг байлаа. Ямар ч алдагдaltaгүй ажиллана гэдэг бидэнд маш хэцүү байдаг. Эдгээр шилжүүлгүүдээс ганцхан долларын алдагдал гарахад л бидэнд маш хүн дээр тусдаг. Дэлхийн олон орны банкуд зээл олгогч байгууллагууд нэг зэрэг бүгдээрээ дампуурна гэж хизэж байхгүй хэмээн Жозеф Кассано ярьдаг байсан юм. Ямар нэг шалтгаанаар санхүүгийн бүтээгдэхүүнд догдол гарвал эсвэл орон сууцны зах зээл хүмүүсийн огт төсөөлөөгүй байдлаар хямарвал AIG асар их алдагдлалд орох эрсдэлтэй байсан л да. Гэхдээ Кассано шиг хүмүүс тэрэнд ихтэй санаа зовдоггүй байсан юм. Хамгийн аюултай нь AIG-ийн санхүүгийн бүтээгдэхүүн цаана ямар учиртайг Кассаногоос гадна тэрний хэлтэст ажиллаж байсан цөөн хэдэн хүмүүс л мэддэг байсан юм.
2008 оны 9-р сард дэлхийн олон банкуудын санхүү доголдож эхлэхэд Газоногийн маш эрсдэлтэй даатгалын тоглоомноос болоод AIG өөрөө дампуурлын эрмэгт тулж ирсэн билээ. Хэнк Волсон ихэнхдээ AIG-ийн хэрэгт хөндлөнгөөс оролцох бодлого байгаа гэж мэдэгдэж байсан юм. Гэвч үнэн хэрэгтээ энэ компани санхүүгийн доголдол Хэнк Волсон төдийгүй Америкийн бүхий л банк санхүүгийн байгууллагуудад маш хүнд цохилт болж байсан байжээ. Үнэхээр гинти явдал болж санхүүгийн системд итгэх хүмүүсийн эдгэл алдарч эхэлсэн. Ийм том, ийм их хөрөнгө эргэлдэж байдаг санхүүгийн байгууллагыг аврахын тулд татвар төлөгчдийн мөнгнөөс хэдэн зуун тэрбумаар зарцуулах болсон явдал бүрч их маргааныг араасаа дагуулж байсан юм. Ер нь AIG гэж ямар том казино байсныг хинч мэдээгүй байсан л да. Үнэн хэрэгтээ AIG бол санхүүгийн асар олон салбарыг өөр дээрээ зангидсан аврах том байгууллага байсан л да. Хэрвээ AIG-г дампууруулах юм бол санхүүгийн систем тэр аяараа араас нь дагаад дампуурах нөхцөл байдал үүссэн юм. Эцэст нь Волсон аргагүй байдалд орж AIG-г аварч үлдэхийн тулд татвар төлөгчдийн мөнгнөөс 85 тэрбум доллар гаргасан билээ. AIG-г дампуурлаас аварсан явдал араасаа олон маргаан дагуулсан л да. Гэхдээ миний бодлоор тухайн үед яг ямар нөхцөл байдал үүсэж байсныг хүмүүс сайн ойлгоогүй байсан юм шиг санагддаг. Хэрвээ AIG-г дампууруулчихсан бол байдал бүрч дордож болохоор байсан юм. Танаас юм асууж болох уу? Joseph Casino AIG-гээс халагдсан юм. Гэхдээ 350 сая доллар халааслаад халагдсан байлаа. Уучлаарай, ярилцлага өгөхгүй. Баярлалаа. Вашингтон 9-р сарын 18-нд холбооны нөөцийн банкны тэргүүн Бен Бернанки, Хэнк Волсон нар Ямарлыг зогсоохын тулд дахиад хэдэн зуун тэрбум доллар гаргахыг хүсэх зорилгоор Конгресст хандсан билээ. Capitol Hill-ийн хамгийн хүчирхэг эмэгтэй Нэнси Пелосигийн албан өрөөнд энэ уулзалт болсон билээ. Арай минь Конгресс болон Сенаттай харчилсан нам бүгд найрамдах намын бүлгийн тэргүүнөд хүрэлцэн ирсэн би маш их талархаж байна. Бернанки эхлээд ярьсан юм. Ер нь нөөцийн банкны тэргүүнүүд санхүүгийн төлөв байдлыг нэг их яриад байдгүй л дээ. Өсөр нь тэд шиврээ бороо орно гэж хэлсэн бол маргааш нь аадар бороо орно гэсэн цуврагт дэгдчихдэг юм. Гэтэл Бернанки тэр өдөр шууд л аадар орно гэж хэлсэн юм. Хэрвээ та нар татвар төлөгчдийн мөнгөөр санхүүгийн системийг аврахгүй юм бол тун удахгүй их хямрал нүүрлэнэ гэж тэр хэлсэн юм. Тэр үгийг сонсоод тэнд байсан Конгрессийн гишүүд өлжчихшил болсон. Олонхын бүлгийн тэргүүн Невадагийн сенат Хари ирээд тэр хугацаа үлдсэн бэ гэж асуухад Бернанки хэдхэн өдөр гэж хариулсан юм. Гэтэл Хари ирээд хариуд нь Америкийн сенат бол ядагц цэвэрлдэг ус биш гэж хэлсэн юм. Эдийн засгийн маш том англи эрмэг зогсож байгаагаа тэд мэдэж байсан. Үнэхээр тийм англи үүсчихэд байсан юм. Бид ихэвчлэн Lehman Brothers AIG-г л яриад байдаг шүү дээ. Гэтэл тэдний замаар олон компани орсон. Morgan Stanley дороодж эхэлсэн. Дараа нь Goldman Sachs-ийн байдал эвгүй болсон. Тэрний дараа Америкийн нэрийг удирдуулсан General Electric хүртэл эвгүй болсон шүү дээ. Хэнк Волсны утасны жигсаалтаас харахад Америкийн томоохон бүх корпорацийн тэргүүнүүд тэрнтэй ярьж байсан тодорхой байна. Жишээ нь General Electric-ийн JP Emiliet-ийн бүртгэл энэ байна. Тэд цөм дампуурхад ойрхон байгаагаа анхааруулж байжээ. Хэрэглэгчид дахиад банкнаас зээл авах боломжийг бүрдүүлэхийн тулд засгийн газрын мөнгийг санхүүгийн системд оруулах хэрэгтэй байна гэдгийг Хэнк Волсон ойлгожээ. Тэгээд таарах буюу хортой мөнгийг чөлөөлөх хөтөлбөр гэгчийг боловсруулж, Америкийн засгийн газар банкудаа хөл дээр нь босгохын тулд татвар төлөгчдийн мөнгөөр хортой хөрөнгийг худалдаж авах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн юм. Бид энийг маш хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэвч энэ санал дэмжигдсэнгүй. Хэнк Волсон өөрөө Конгресстэй хил амаа олцохдоо муу байдаг хэрнээ шал түүхийн хуулийн төсөл оруулж ирсэн л дээ. Банкны системтэй холбоотой маш чухал хууль байдал дэндүү муу төлөвлөсөн 10хан хуудас төсөл байсан юм. Ихэнх хуулийн төслүүд 7-800 хуудас байдаг. Мөнгөө яаж зарцуулах нь тодорхойгүй байсан учраас Конгресс тэр хуулийн төслийг батлаагүй юм л да. Ohioягаас сонгогдсон Марси Каптур уг төслийг эрс эсэргүүцэж байлаа. Би тэр санааг маш эрсдэлтэй санаа гэж үзэж байсан л да. Тэгээж сонгуул болоход хэдхэн 7 хоног үлдчихэд байлаа. Тийм хариуцлагатай үед тиймэрхүү эрсдэлтэй алхам хийвэл араасаа маш олон сөрөг үр дагаврыг дагуулж болох байсан юм. Тэр тусмаа хувийн секторынханд учирсан алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр нөхөж болохгүй. Энэ шалтгаануудын улмаас би ноён Полсны саналыг дэмжээгүй юм. Саналын үр дүн Хэнк Волсны төсөөлж байснаас эсрэгээр гарлаа.
Санал хураалтаар 205 гишүүн дэмжиж 228 гишүүн эсэргүүцсэн байна. Хуулийн төсөл батлагдсангүй. Банкуудыг аврах хуулийн төсөл батлагдаагүй улмаас төвхөнд хамгийн өндөр хувьцааны ханшийн уналт өнөөдөр ажиглагдсан байна. Хэцүү байсан л да. Их хямрал дахиад давтагдахгүй гэсэн айдасд тэд автаад байсан юм. Конгресс тэр мөнгийг баталж өгөөгүй тэд бүр итгэж ядаад яах ч учраа олохоо байж гисэн. Тэрнээс болоод хямрал бүвч даамжирсан юм. Яагаад гэвэл хүмүүс улс төрийн системд ч гэсэн итгэл алдарч эхэлсэн юм. Санал хураалтын дараа Полсон хизээч юм таагүй зүйлтэй учирч яваагүйгээ хэлж бухимдаж байгаа нь элт мэдрэгдэж байлаа. Нүдээ их олон удаа цавчиж эхэлсэн нь элт мэдрэгдэж байсан л да. Өөрөөр хэлбэл энэ нь сэтгэл санааны хүнд дарамтанд орохоор бие дээр нийлэрдэг өөрчлөлтүүдийг нэг гэж хэлж болох юм. Тэр өглөө Хэнк Полсон Capitol Hill-д ирж өөрийнхөө төслийг батлуулахын тулд гишүүдтэй уулзаж ятгах байсан юм. Гэтэл оройн бие нийлээд базаахгүй байсан болохоор хүмүүс Конгрессийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн боловч хэрэггүйдээ би угаасаа ингэдэг юм гэж хэлж байсан. Полсон асар их дарамтанд орсныг олон улсын хамтрагчид хүртэл анзаарчээ. Сэтгэл санааны үнэхээр их дарамтанд байсан л да. Нэг удаа би AIG-ийн асуудлыг ярилцахаар тэрний утас руу залгасан юм. Гэтэл тэр утсаа авангуудаа чамайг залгасан болохоор би авч байна. Гэхдээ 15 секунд ярина шүү гэж хэлсэн юм. Цаг давчаа байсан. Тэр ч их дарамтанд байсан л да. Маш яралтай $700 тэрбум гаргаж санхүүгийн системийг аврахгүй бол дахиад их хямрал нүүрлж магадгүй гэдгийг Хэнк Полсон, Ben Bernanke нар Конгрессийн гишүүдэд анхааруулсаар байлаа. Эцэст нь тэд мөнгө гаргуулж чадсан боловч их хямралын шинж тэмдэг хаасайгүй үзэгдээд эхэлж гисэн байлаа. Калифорни 2008 оны сүүлийн саруудад эдийн засгийн дороотлын шинж тэмдэг Америкийн олон газарт ажиглагдаж эхэлсэн юм. Сая гаруй байр сууц битүүмжлэгдсэний ихэнх нь Калифорнид байсан юм. 2 жилийн дараач гэсэн битүүмжлэгдэх байр сууцны тоо нэмэгдсээр байлаа. Сакраментогийн шерифийн албаны ажилтан Мак Хейбекер сард 1-2 айлын орон сууцыг битүүмжилдэг байсан бол одоо 7 хоногт 20-с сууц битүүмжлэх болжээ. Энэ сууцны эзэн бие муутай даатгалгүй учраас хамаг байдгаа алдахад хүрлээ. Одоо ингэ цоожлно. Калифорнид битгий нүүж ирээрэй л гэж хэлэх байна да. Барилгын ажилчин Джон Кейсник гэрийнхнийг нүүхтэн туслахаар энд ирээд байгаа юм. Хамаг эд огшлоо гудамжинд гаргаж тавьжээ. Тэр өөрөө ч гэсэн хэдэн сар ажилгүй байгаа. Ингээд л орон гэргүй болчихлоо шүү дээ. Калифорни мөрөөдөл гэж нэг байдаг баха. Тийм ээ. Уг нь сайхан мөрөөдөж байлаа. Одоо ингээд өнгөрлөө шүү дээ. Шериф Хейбекерийн хийдэг ажил үнэхээр хүнд. Банк хүмүүсийг орон гэрээс нь хөөж гаргах хэрэг гарна. Заримдаа буугаас суулгах тохиолдол гардаг байна. Тэрээр үгэнд нь орохгүй байсныг хөгшнөд очих үед юу болсныг бидэнд ярьсан юм. Хүн байна уу? Шериф байна. Тэр хүн банк руу байн гутастаж элдвэр занал хийлээд байсан юм л да. Тэгээд би өөр нэг офицерийн хамтаар тэдэд явж утсан юм. Тэгээд бид хоёрыг цонхоор нь Вашингтон руу орох үед тэр хүн өөрийгөө буудаад амиа орлуулчихсан. Гэрлээ асаагаагүй. Өөрөө зочныхоо өрөөний буудан дээр сууж байсан. Бидэнтэй юу ч ярилгүй шууд л өөрийгөө буудсан. Гүүгээд очсон чинь үгчгсэн байсан юм. Ийм юм болсон доо. Насаар амьдэрсэн гэр оронг нь банк барьцаанд хураагаад авчихсан болохоор очих газаргүй болоод л тэгсэн байх л та. Гэр орны битүүмжилсний дараа олон хүн толгой хорогдох газаргүй болсон учраас гудамжинд хоног төөрүүлж байлаа. Зарим нь машиндаа хоноглоно. Өрг толгойлсон элчүүд болох Никол Коннор, Одри Шрайбер нар Сакраменто дахь Сент Джонсын асрамжийн газарт төр байрлах эрх олж авчээ. Аль аль нь хүүхдүүдтэйгээ машин дотроо хэдэн 7 хоногийг өнгөрөөсөн байна. Бас Одри хавтраар өгч хэлжээ. Би 15-таагаас хойш ажил хийсэн болохоор ямар ч ажлыг гололгүй хийдэг л дээ. Даанч эрүүл мэндийнхээ байдлаас болоод одоогоор ажил хийж чадахгүй байна. Энд ирэхээс өмнө бараг бүтэн сар хүүхдүүдтэйгээ машинд амьдарч байсан.
Шүн машина тавиад хонох газар ч олдохгүй шүү дээ. Цагдаа нар хурч ирээд энд хонож болохгүй гэж дандаа хөөж туна. Тэгэхэд би 7 сартаа жирэмсэн байсан л да. Цагдаа нарт хөөгдөөд би хаашаа очих вэ? Хийдимэл уйлахаас өөр юм хийж чаддаггүй байлаа. Машин дотроо шүнжин уйлдаг байсан. Очигээд очих газар байхгүй юм чинь. Засгийн газрын шаардлагын дагуу Калифорни банкуд зээл олгогч нар Сан-Диегогийн энэ төвтэй адил хэд хэдэн газрыг байгуулжээ. Байр сууцаа хураалах аюул дурдсан хүмүүст эцсийн ганц боломж олдсон байна. Хүмүүс банкныхантай тохиролцохоор дугаарлан зогсох боловч харамсалтай нь энэ өрөө дэндүү давч байжээ. Энд дугаарлаж байсан Жэктэй бид уулзсан юм. Тэрээр овгоо хэлхээс татгалзлаа. Бид нар тэнд ч туслахгүй байна. Мөнгө л нэхэд байна. Бидний хүн гэж тоолгүй шууд л гудамжинд хөөгд гаргаж байна шүү дээ. Хөгшин хүн байна уу, ажилтай хүн байна уу хамаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байна уу, эднэрт юусоо тоож байгаа малга байна. Бидний зовлонг огтхон ч авч хэлэлцэхгүй байна шүү дээ. Ганцхан Америк тийм байдаг баг. Баячууд нь ядуусаа шулж байна. Америкт ийм л байна шүү дээ. Вашингтон. Ямарлын үед авч байсан банкнуудын арга хэмжээнүүд олон улс төрчийн санааг зовоож эхэлсэн юм. Утсаа авах болчихсон. Эсвэл бие рүүгээ түлхээд хэн юу хийгээд байгааг нь мэддэхэ болсон юм. Гэхдээ энэ нь цаана маш нарийн башир арга байсан л да. Учир нь олдохоо болоод арга нь барагдахаар хүмүүс хөөцөлдөхөө болно гэж тооцсон. Нэг л мэдхэд таны өмч танд биш өөр хүний мэдлэлд очихсан байх болно. Тэгэхээр та банкнд оруулсан бүх хөрөнгөө алдна гэсэн үг. Марси Кафтур төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ өмч хөрөнгө хурааж байгаа явдлын эсрэг тэмцэж шерифүүдийг ч гэсэн эсэргүүцхийг Америкчуудад уриалж байлаа. Гэр орондоо байдгаараа л бай гэж би Америкчуудад хэлмээр байна. Та Америкийн иргэн мөн юм бол хинч хөөж байсан битгий гэрээсээ яв. Орон гэрийнхээ эзэд нь та нар битгий яв. Ахая, Мичиган, Индиана, Иллинойс гэд маш олон мужид хүмүүсийг гуйлагч шиг хөөгд гаргаж байна. Миний хийсэн судалгаагаар бол банкнаас нэн даруй байр сууцаа чөлөөлгөсөн шаардлага авсан хүмүүсийн 75 гаруй хувь нь өөрийнхөө эрх ашигыг яаж хамгаалахаа мэдэхгүй байна. Энэ бол зүгээр л аимшигтай юм гэнэ л. Америкийн эдийн засгийн уналд үргэлжилсээр байсан учраас 2008 оны 10 дугаар сарын 13-ны даваа гарагт Америкийн хамгийн томоохон банкны захирлуудыг Вашингтон дахь Эрдэнэсийн сангийн байранд дуулах яаралтай зөвлөгөөнд дуудлаа. Гэрэл зурагчдын дунд хамгийн их хүрдсэн хүмүүсийг дурдвал JP Morgan-ы Jamie Dimon, Goldman Sachs-ын Lloyd Blankfein, Merrill Lynch-ийн John Payne, Morgan Stanley-гийн John Mack нар байлаа. Зөвлөгөөнөр чухам ямар асуудал хэлцэх гэж байгааг оролцогчдоос нууцлж байсан юм. Эрдэнэсийн сангийн тэргүүн Хэнк болсон эрс шийдвэртэй алхам хийх цаг болсон гэж шийджээ. Тэгээд Америкийн томоохон банкудад засгийн газраас шууд бэлэн мөнгө оруулах замаар Америкийн банкны системийг засгийн газрын мэдэлд авах төлөвлөгөө боловсруулсан байна. Энийг олон хүн эсэргүүцнэ гэдгийг ч мэдэж байлаа. Татвар төлөгчдийн мөнгийг зүгээр нэг өрн таран хийчихгүй байх нь боссны цаг зовоож байсан хамгийн том асуудал байсан юм. Гэхдээ дампуурах гээд байгаа банкуудыг дахин хөл дээр босгохын тулд тэр мөнгнөөс ашиглахаас өөр арга байхгүй гэж тэр шийдсэн юм. Санхүүгийн системд хөрөнгө эргэлдэж байх ёстой. Хэрв тэр эргэлт зогсчихвол дэлхийн эдэж нөлөөлөх байсан юм. Өөр сонголт үлдээгүй учраас Волсон тийм арга хэмжээ авахар шийдсэн. Тэрийг хэрэгжүүлсэн. Хэрв тэр мөнгийг авахын зөвшөөрчихвөл өөрсдийнх нь бизнест нөлөөлөх засгийн газрын нөлөө нэмэгдэнэ гэдгийг банкирууд мэдж байлаа. Тийм учраас тэдний дийлэнх нь тийм байдал үүсгэхээс айлуулах зайлсхийхийг хичээж байсан юм. Гэвч эцэст нь 9 банкны тэргүүнүүд гэрээний нөхцлүүдийг бичсэн ганц хуудас цаасан дээр гарын үсгээ зурхийг зөвшөөрсөн юм. Засгийн газраас Merrill Lynch-д 10 тэрбум доллар, Goldman Sachs-д 10 тэрбум, JP Morgan-д 25 тэрбум гэх мэтээр нийт 250 тэрбум доллар хуваарлах болжээ. Тийм хурдан зөвшөлтсөд хүрч чадсандаа Хэнк болсон өөрөө ч гэсэн их гайхаж байсан л да. Үдээс хойш 4-5 цаг их тохиролцчихсон. Тэр бол Wall Street-д өгч байсан түүхэнд хамгийн их тоотой мөнгөний чек байсан юм.
Гэнк болсон санхүүгийн зайлшгүй шаардлагын улмаас тийм алхам хийсэн байж болох ч олон нийтийн зүгээс яаж хандахыг огт төсөөлөөгүй байлаа. Тэр бомтон банкуудыг татварын мөнгөөр өөгшүүлж байгааг эсэргүүцсэн хүмүүс гудамжинд жигсэж эхэллээ. Санхүүгийн хямралын эсрэг хийсэн үйлдэлийнхээ төлөө боосон одоо ч гэсэн шүүмжлүүлсээр байна. Тэр хэдэн зуун тэрбум доллароос татвар төлөгчид чухам юу одсны конгрессийн гишүүд тэрнээс асуусаар байгаа билээ. Огоёгоос сонгогдсон Марси Кавтур тэрнийг буруу алхам хийсэн гэж үзсээр байна. Та татвар төлөгчдийн мөнгийг өөрөөр ашиглаж болох байсан. Гэтэл та хуучин хамтрагчдаа л аварсан шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр тэдгээр компаниудыг аварсан нь араасаа олон эерэг үр дүнг дагуулсан. Татвар төлөгчдөд үзүүлсэн хамгийн эерэг нөлөөг нь би одоо хэлээ л дээ. Тэрний ачаар манай эдийн засаг сүрээгүй. Охоёд байр сууцаа хураалгаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдээгүй шүү дээ. Нэмэгцээр байгаа шүү дээ ноён Полсон. Та өөр хаяад очиод хийсэн зүйлийнхээ уршиг үзэх хэрэгтэй юм шиг байна. Байдал муу байгаа нь үнэн. Гэхдээ энээс ч дор болж болох байсан. Та зүгээр л өөрийгөө өмгөөлөд байна шүү дээ. Ямар ч хямрал болоогүй гэж та хэлэх гээд байна уу? Таны гаргасан шийдвэрэл жинхэнэ хямрал авчирсан. Маргалдахгүй байхыг хүсье. 2008 оны эдийн засгийн уналд Европыг маш хурдан хамарч, банкирууд улс төрчдийг эсэргүүцсэн жигсаал газар сайгүй өрнж эхэлсэн. Хямралаас хойш 2 жилийн хугацаанд хэлийн чандын улс орнуудад байнга эсэргүүцлийн жигсаал цуглаан болсоор ирлээ. Цагдаа нар жигсагчдын хооронд байнга мөргөлдөөн гарна. Лондон, Итали, Литвч байдал адилхан. Грект фермерүүдийн эхлүүлсэн жигсаал тун одлгүй төрийн албан хаагчид оюутнуудаар хүрээгээд хэллээ. Тэдэнд очдог байсан санхүүжилт уг хямралын улмаас Эрсбурч, Парис. Европын засгийн газрууд бүр анхнаасаа л тэрхүү хямралыг зогсооход тун хойрог хандаж байсан билээ. 2008 оны 10 дугаар сарын 4-нд Парист болсон уулзалтаар л анхудаа тэр хямралд анхаарлаа хандуулсан юм. Англи, Францын банкуд аль хэдийн хямраад эхэлчихсэн байхад Европын тэргүүнүүд яг юу хийхээ тохиролцож чадахгүй л байлаа. Францын сангийн сайд Кристен Лагард банкуудыг аврах Европын нэгдсэн санг байгуулах санал гаргалаа. Гэтэл Германы канцлер Ангела Меркель өөр улс орны санхүүгийн бэрхшээлийг шийдэхэд туслах ямар ч сонирхолгүй байлаа. Уулзалтын үеэр болсон нэгэн хурал дээр Меркель Францын ерөнхийлөгч Никола Саркозид хандан улс орон болгон өөрийнхөө завийг л цэвэрлэх ёстой гэж хэлж байсан юм. Гэтэл яг тэр өдөр Германы нэг томоохон зээлдүүлэгчид засгийн газрын тусламж хэрэгтэй болж эцэст нь Меркель өөрөө чек бичиж өгсөн билээ. Тэр талаар Саркозигийн хэлсэн үгийг Францын нэгэн сонинд ийхүү бичжээ. Меркель намайг өөрийнхөө завийг цэвэрлэх гэсэн. Сая тэр үгээ баталлаа. Уулзалт үр дүнд хүрээгүй чи би биш Меркель бүтлгүүцсэн. Тэр өөрийнхөө тавьсан занганд орлоо гэжээ. Энэ үйл явдал Европын нэгдмэл байдалд сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж юм. Энэ бол гинти явдал биш. Англи Саксоны соёл гэж байдгийг бид дөнгөж сая олж мэдээгүй шүү дээ. Герман улс гэдэг улс угаасаа л байж л байсан. Газар дундын тэнгисийн орнууд өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Хүн болгон мэддэг шүү дээ. Европын холбоо тусгаар тогтносон 27 улсаас бүрдгийг та бүхэн мэднэ шүү дээ. Муж улсууд биш тусгаар тогтносон улсууд, өөр ингэсэн төрийн далбайтай, төрийн дуулалтай, өөр ингэсэн түүхтэй улсууд, өөр хоорондоо дайтаж байсан улсууд ч тэдний дунд олон бий. Ер нь Европын холбоо гэдэг байгууллага бий болсон явдал бүр анхнаасаа л гайхамшиг байсан юм. Өнөөг болтол эв түнжинтэй аль болох зөвшөлдсөж, эвийн замаар хамтарч ажилласаар ирсэн л дээ. Гэсэн хэдий ч Америк нэгдсэн улс шиг, эсвэл Канада шиг нэгэн улс үндэстэн шиг нэгдмэл байдлаар ажиллаж чадахгүй шүү дээ. Вашингтон. Үнэн хэрэгтээ Америк нэгдсэн улсыг чиглэсэн уур хилэнл тэр үед Европын улсуудыг хооронд нь нэгтгэж байсан билээ. 2008 оны 10 дугаар сарын эхний 7 хоногт дэлхийн сангийн сайдууд Америкчуудтай нүүрэлтгээр Вашингтонд ирсэн тэр мөчөөс хойш хөшгөний цаадах жинхэнэ тулаан эгэлсэн гэхэд хэлцдэхгүй. Тэр хүндхэн уулзалтыг Хэнк Болсон тэргүүлсэн юм. Хэнк уулзалтыг эхлүүлэхдээ бидний байдал маш муу байна. Америкийн гэлтгүй Английн банкуд дампуураад эхэлчихлээ. Германы зарим банкуд ч дампуурч эхлээд байна. Даваа гарагт хөрөнгөний биржүүд онгоо хэсэг нь эргэлзээтэй боллоо. Энэ талаар тохиролцоонд хүрцгээе гэж хэлсэн. Тэгэл ярилцаж эхэлсэн дээ.
Америкийг чиглэсэн эсэргүүцэл нэмэгдэж байсныг Францын сангийн сайдсан Кристиан Лагард хүлээн зөвшөөрсөн юм. Үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өр авалгаа санхүүдэж, Америкийн санхүүгийн зах зээлийг доройтуулж ихсэн тэр хямрал санхүүгийн янз бүрийн сувгуудаар дамжиж өөр олон орны эдийн засгийг маш хүнд байдалд оруулсан нь тав тодорхой байсан л та. Европчууд ер нь их ширүүн хандаж байсан л та. Америкийн нэгдсэн улсыг л буруутгаад байсан юм. Та нар Lehman Brothers-ыг дампууруулснаас болж ийм боллоо гэж давчилцааж байлаа. Тэглээгээд байдал дээрч биш үү? Гэхдээ нөгөө талаар энэ үүссэн нөхцөл байдлыг бодитоогоор ойлгож, үнэхээр хямралаас хамтдаа гарыг гэсэн бодолтой Европын банкуд ч ус байсныг дурдах хэрэгтэй. Адилхан л эрсдэл хүлээсэн банкуд шүү дээ. Их долоогийн сангийн сайдууд маргааш нь цагаан ордонд ерөнхийлөгч бууштай уулзсан юм. Тэрээр Америкийн нэгдсэн улс энэ хямралын гол хариуцлагыг хүлээх ёстой хүлээн зөвшөөрсний сацуу Америкчууд тарьсан хогоо цэвэрлэх арга барилаа өөрчлөнө гэж амласан билээ. Сангийн сайдууд шин төлөвлөгөөтэйгээр цагаан ордноос гарлаа. Их хорийн сангийн бүх сайдууд Дэлхийн банк, олон улсын валютын сан гээд бүгд зөвшөөрөлд хүрч чадсан. Хагас цааны орой гэхэд санхүүгийн салбартай холбоотой бүх хүмүүс засгийн газрууд төв банкуд тэр төлөвлөгөөг тэмцсэн л дээ. Миний бодлоор Дэлхийн томоохон гүрэн тэг тохиролцож чадсан нь үнэхээр нааштай алхан байсан юм. Канадын сангийн сайд асан Пол Мартин дөрмөн өөрчлөгдсөн санхүүгийн тоглоомд дэлхийн тэргүүнүүд бүгд оролцсон гэж хэлж байсан юм. Би нэг жишээ татаж энийг тайлбарлая л да. Калифорнид нэг хүн баашин зээлээр худалдаж авч гэж бодъё. Тэр баашингийнх нь үн зохиомлоор 2 дахин өсчихсөн учраас өөрийнхөө чадах хэмжээнээс 2 дахин их үр төлөх болно гэсэн үг. Тэгэхээр тэр хүн зээлээ төлж чадахгүй болно. Тэр хүн зээлээ төлж чадахгүй болсноос үүдээд Азийн зах зээлд мөнгө хомсдож, хаавээс нь Норвегийн нэг банк дампуурж өгч шít. Бүх зүйл цаагаараа ийм холбоотой байсныг хүмүүс сайн ойлгоогүй гэж би боддог юм. Энэ бүхэнтэй нэг их холбоогүй мэт санагдаж байсан зарим орнууд ч хүртэл дэлхийн санхүүгийн хямралаас болж сүрлийн эрмэгт тулсан юм. Исланд улс бараг тэр чигээрээ сүрхэд бэлэн болсон байлаа. Исланд улс хямралын үеэр олон улсын дунд үсээд байсан мөнгөний хамгийн томоохон маргаан Англи Исланд улсуудын хооронд өрнөжээ. Исланд бол бусад улсуудаас хамгийн өндөр төхөөрч хамгийн хүчтэй унсан улс болсон юм. Өсөлтийнхөө жилүүдэд Исланд улс банкудаа ховжилжээ. Шинэ эзэн санхүүгийн маш эрсдэлтэй тоглоомоор тоглож эхэлсэн байна. Дэлхий тэргүүлэх банкны системтэй боллоо гэж олон исландчууд бодож байсан юм. Гэвч тэдний буруу байсныг санхүүгийн хямрал баталсан билээ. Исландд хамгийн алдартай улс төрийн шоуны хөтлөгч Энгл Хэлгүүсэн. Ямар ч банкны систем хөрөнгийн биржийн түүхгүй жижигхэн улс хэрнээ гэвгэнт бүгдийг мэддэг болчихлоо гэж эндүрсэн юм. Исландын худалдааны танхимын тайланд хүртэл Скандинавын хоогийн орнууд бидэнд юу ч зааж чадахгүй. Яагаад гэвэл бид тэднээс ухаантай гэсэн утгатай зүйл мэдсэн байдаг юм шүү дээ. Лондон. Хямралын өмнөх хэдэн жилийн турш Исландын банкуд Лондонд олон салбар нээжээ. Тэр нь маш өндөр хүнтэй Исландын хадгаламжийн дансуудаар Английн харилцагчдын анхаарлыг татаж, бэлэн мөнгөнийхөө нөөцийг нэмэгдүүлэх зорилготой байсан юм. Зээлийн карт, харилцагчийн карт, дансны карт, алтан карт гээд цөмөрөө хэд ч хэрэггүй зүйл. Жүжигчин Джон Келли бол тэр ажлыг сурталчилж нэрд гарсан хүн. Зүгээр л Исланд банкнд мөнгө хадгалав. iSave таны анд. iSave бол Ландс банкнд харьяалагддаг интернет хадгаламжийн үйлчилгээ юм. iSave бол онлайн хадгаламжийн банк учраас та хаанаас ч холбогдож болно. Гэтэл 2008 оны 10 дугаар сард Исландын банкуд толгой дараалан дампуурж засгийн газраараа авруулахад хүрсэн. Ерөнхий сайд Герхард үндэсний телевизээр мэдээлэл хийж, улс орн нь тэр аяараа дампуурлын эрмэг тулаад байгааг зарлалаа. Исландын эдийн засагт бодиттой аюул нүүрлээд байна. Энэ аюулын улмаас банк санхүүгийн систем бүхэлдээ хямрал өртөж, үндэсний хэмжээний томоохон дампуурл нүүрлж магадгүй болоод байна. Исланд улсыг бурхан ивэг. Исландын банкудад байгаа Английн хадгаламжийн дансуудад баталгаа гаргаж өгөхийг Британий засгийн газар Исландаас шаардлаа. Дампуурхтаа тулаад байсан Исланд улс татгалзлаа.
Английн ерөнхий сайд Гордон Браун энэнд эгэд эгдүүцжээ. Исландын энэ алхмыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Исландын ерөнхий сайдтай холбоо өрсөн. Энэ нь хууль бус үйлдэл гэдгийг ч тэрэнд анхааруулсан. Бид ч гэсэн Англид байгаа Исландын компаниудын хөрөнгийг царцаах бодлого баримтлана. Британи улс терроризмын эсрэг хуулийн төсөлд боловсруулсан бөгөөд Исланд улсын Ландсбанкийг хамгийн аюултай байгууллагуудын нэрсэн жагсаалтанд оруулжээ. Исландчууд энэ явдалд итгэж ядаж байсан юм. Тэр жагсаалтанд Аль-Каида орсон, Талибан, Умар Солонгос орсон. Гэтэл Исландын Ландсбанк, Исландын сангийн яам, Төв банкыг нэмж оруулсан байсан юм. Тэр жагсаалтанд орсон тул өнгөрөө гэсэн үг. Үлдсэн жаахан итгэл найдвар салхинд хийссэндээ. Гордон Браун өөрсдийн алан хэдэгчдтэй зөвөрлсөнд Исландчууд ихэд дургуутж байлаа. Энэ арай дэндэж байна гэж хэлэх байна да. Бид Англиг нөхөрсөг улс гэж боддог байсан. Яг юу болсон бэ гэвэл тухайн үеийн Исландын засгийн газар Исландаас өөр улсын зээлдүүлэгч нарт юу ч өгөхгүй гэсэн юм л да. Харин бид тэрийг хүлээн зөвшөөрөх арга байгаагүй юм. Алан хэдэгчдийн эсрэг чиглэсэн хуулийн төсөл боловсруулахдаа биднийг алан хэдэгчдийн жагсаалтанд оруулсан явдал нь үнэхээр байж боломгүй үйлдэл байсан л да. Британи бол манай эртний сайн түвш НАТОгийн холбооны улс байсан. Миний бодлоор бол Исландыг элт басамжилж дээрлэхсэн үйлдэл байсан гэж би боддог юм. Исландыг дээрлэхэд байсан байхгүй л дээ. Исландын засгийн газар өөрсдөө л тийм банкны тогтолцоог бий болгож, өөрсдөө буцаагаад устгаж, улсаач сүрүүлэх төгссөн юм. Америкт хямрал нүүрлэлтэй гэж хүн болго ярьж байна. Гэтэл Исландын байдал тэрнээс дор болоод байна шүү дээ. Өнөөдөр Исландын 3 дахь томоохон банк засгийн газрын мэдэлд очжээ. Исландын санхүүгийн систем бүхэлдээ сүрхэд бэлэн болчиход байна. Хүмүүсийг тайвшруулахын тулд засгийн газар нь ард иргэдтэй хандсан мэдээлэл хийлгээжээ. Хайртай хүмүүсээ, үр хүүхдүүдэд бодцгоо гэж бичсэн байна. Нөгөө талаар хүмүүсийн хийсвэр төсөөлөл тэр үйл явдалтай хамт үгүй болсон гэж хэлж болно. Яагаад гэвэл хялбархаа мөнгө олж болдог агуу нийгэмд амьдарч байна гэж Исландын бараг хүн болгон эндүүрэн бодож их удаан хугацаанд явсан юм шүү дээ. Гэтэл улс үндэстнээ дахин бий болгох шаардлага гівгэнт бидэнд тулгарсан юм. Санхүүгийн хямралаас үүдсэн ажилгууд дэлхийд даяар тагалмид хурдтай тархаж байлаа. Тэрхүү тагалд хамгийн их хөрдсөн газар бол Хятад улс гэж хэлж болох юм. Хятад улс. Дэлхийн улс орнуудын эдийн засаг аль хэдийн далд холбоотой болсон нь 2008 оны эцсээр Хятадд тодорхой ажиглагдсан юм. Шаушин бол Хятадын нэхэмлийн үйлдвэрийн нийслэл хот бөгөөд дэлхийн санхүүгийн хямралд хамгийн анх хамгийн ихээр өртсөн газруудын нэг билээ. Шаушин дэх нэхэмлийн үйлдвэрийн эзэн саятан Тау Шу Лоуд тохиолдсон явдлаар энэхүү түүхээ эхлүүлье. Таугийн үйлдвэр 4,000 ажилчинтай бөгөөд хөл өмгийн 4 талбайг нийлүүлсэнтэй дүүцгүүц том цогцлборд үйл ажиллагаа явуулдаг. Тав өдөр болгон тансаг Мерседесээ хөлөглөн хотынхоо байдалтай танилцаж явдаг заншилтай бөгөөд шинэ Хятадын бэлэг тэмдэг болсон бизнесмен гэж хотынхонтой хүндлэгдэнэ. Харамсалтай нь 2008 оны хямралын уршгаар Тавуугийн үйлдвэрт олон улсын зүгээс ирүүлдэг байсан хувцас даавны захиалга нэг л өдөр гівгэнт зогсжээ. Тэрч бүхэл айлэр тажиулсан баг нь үнийг ч төлж чадахгүй болсноо гадны харилцагчид нь мэдгдсэн байна. Ажилчдаа өгөх бэлэн мөнгөгүй усны зэрэгцээ. Хятадын хуулиар дампуурлаа зарлаж, зээлдүүлэгчдээс тусламж хүсэх нь хориотой байдаг байна. Тэгээд 10 дугаар сарын 1 шөнө Тав Мерседесээ худалдаад компанийнхаа данс тооцоог бүгдийг шатааж ор сурггүй алга болсон байна. Ганцхан Тав ч биш. Хятадын олон үйлдвэрийн эзэд ийм үйлдэл хийсэн юм. 2008 оны сүүлчээр Хятадд маш олон үйлдвэр компаниуд ийм маягаар дампуурч тэнд ажил эрхэлж байсан сая хүмүүс ямар ч орлогогүй ямар ч ажилгүй болсон билээ. Нэхэмлийн болон тоглоомын олон үйлдвэрийн ажилчид хэдэн сар цалин хөлсгүй суужээ.
Бид хийсэн ажлынхаа хөлсийг л авмаар байна. Тэрнээс биш бид нар зүгээр сууж байгаад мөнгө нэхээгүй шүү дээ. Хятадын тухайд гэвэл Хятадын үйлдвэр компаниуд ер нь хөрөнгө чадвар сайтай, маш хурдтай ажилладаг шүү дээ. Шал өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрнээ зул сарын өмнөхөн дамжлагаа өөрчилж тоглоом үйлдвэрлээд экспортлж чаддаг газар. Хэдхэн 7 хоногт л өөрчилдөг. Яг тэрэн шигээ тэдгээр үйлдвэрүүд маш хурдан хугацаанд хаалгаа барьцгаасан юм. Ямар ч ашиггүй болсон учраас ажилчтайгаа цайлан өгч чадхаа болсон. Энэ бол капитализмын маш харгас хэлбэр юм да. Нэг хүн дэвэл дээрээс үсрэх гээд байхад цагдаа нар огт тоохгүй байна гэж энэ эмэгтэй ярьсан юм. Зарим ажилчид 2 хоног юу ч хийдэггүй гэж ярьцгааж байна. Хэн Дон Фэн бол Хонконгод ажилчдын эрхийг хамгаалах чиглэлээр томоохон радио нэвтрүүлэг хөдөлдөг эд хөтөн залуу юм. Хятадын үйлдвэрчний хэвлэлийн хороонууд засгийн газартаа харьяалагддаг учраас ажилгүй болсон иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй байх гэж тэр бидэнд ярьсан юм. Тэд ажилчдаа тусалж ажилчдынхаа эрхийг хамгаалъя гэж юусоо боддоггүй. Тийм учраас тэдний авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүд нь жирийн ажилчдад ямар ч тусдын болдгоо юм. 2008 оны зул сарын баяр гэхэд Хятадд нийт 15 сая гаруй хүн ажилгүй болоод байлаа. Мянган үйлдвэрүүд үүдээ барьжээ. Хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал боллоо. Зарим газар цагдаагийн машинуудыг онхолдуулсан байна. Олон сая хүн гудамжинд эсэргүүцлээ илэрхийлэх болсон нь Хятадын коммунист засгийн газрын хувьд хар дарсан зүуд болж хувирчээ. Хамгийн сонирхолтой нь коммунист засгийн газрынхан тийм явдал гарах вэ гэдэгт байнга санаа зовж байдаг л да. Яагаад вэ гэвэл улс орныхын эдийн засаг хэр өсөлттэй байгаагаас коммунист намын нэр хүнд шалтгаалж байдаг юм. Гэхдээ коммунист намын албан тушаалтнуудаас өөрсдөөс нь асуух юм бол эдийн засгийн өсөлт огт өөр хүчин зүйлтэй холбоотой гэж өөрсдөөс зайлуулдаг. Үзэл сурталын хувьд бол коммунист биш капиталист эдийн засагтай улс гэж өөрсдөө хэлэх хүмүүс ч гарч мэднэ. Үнэн хэрэгтээ тэдл эдийн засгийн өсөлтөд хадгалж байхгүй бол эцэстээ хариуцлага өөрсдөр нь буух учраас иймэрхүү жагсаал цуглааны асуудалд маш эмзэг ханддаг юм л та. 2008 оны эсэргүүцлийн жагсаал бол 1989 онд болсон алдарт Тяньминий талбайн бослогын цуурай байсан гэж хэлж болох юм. Тэр үед Хятадууд дарангуулагч дэглэмийг эсэргүүцэж коммунист засгийн газрын эсрэг боссон билээ. Фон Дэн Фэй бол Тяньминий бослогын удирдагчдын нэг байсан бөгөөд туршлагатай тэмцэгч учраас 2008 онд болсон олныг хамарсан жагсаал цуглаанд оролцохгүй байхыг хүмүүст анхааруулж байжээ. 1989 оны бослог надад их сургамж болсон л доо. Мэдээж асар олон хүн нэг зэрэг гудамжинд жагсахад хүчрэхэг сүрдмээр харагддаг. Гэтэл зэрэг зэвсгийн хүчээр дарж эхлэхэд хүн болгон зугтаж эхэлсэн юм. Хөлмөтийн өмнө бид үнэхээр хүчин мөхсдөж байсан. Хэдийгээр бүтэн сая хүн гудамжинд 4-5 хоног жагсаж болох ч тэр хүчинд хэтэрхий дулдуудаж болохгүй л дээ. Коммунист засгийн газар эсэргүүцлийн жагсаалыг тэр дорн нухчин дарсан юм. Гэхдээ санхүүгийн хямралаас үүдсэн эдийн засгийн уналтыг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд 2008 оны сүүлчээр дэлхийн нийтэд хүчээ авч эхэлсэн билээ. Исландын жагсагчид засгийн газраа хүчээр огцруулж чаджээ. Францын зарим компани уурч хэлгэнсэн ажилчид захирлуудаа барьцаалсан үйлдэлүүд гаргалаа. Хямралын хохирогчид хариу тэмцсэн нь тэр байлаа. Дараагийн хэсгээр ажилгүй орлогогүй болсон ажилчид уур хилэнгээ эзэдтэй илэрхийлж эхэллээ. Захирлууд асар их мөнгөөр цалинцаар багт майхан тухааран гудамжны галтойгоо олшилсоор байлаа. Байдал улам л мууцаар байна. Цаашдаа улам л муудна. Орлого багтаа ядуу иргэд энд хамгийн их өртсөн юм. Энэ бүхнийг та бүхэн дараагийн хэсгээр хүлээн авч үзээрэй. 2 дугаар хэсэг төгсөв.